ингээ харахад 1 2 3 4 бэлдсэн мө 5 бэлдсэн шүү дээ амар мэдээ 6 бэлдсэн чинь 5 бэлдсэн. Миний дэвтэр биелүүлж өгсөн. Баярлалаа. Тэгээ энэ план тэгээд ач. Хуваа уу яа. Ажлал амьдрал гэдэг хар чинь яах гэж тэгж явж байгаа гэдэг нэг юм байна шүү дээ. Энэ бол миний ингээд урт хугацаанд үр хөвгтдээ хийж байгаа хөрөнгө оруулалтаа. Тэр утгаараа ер нь дурсамжийг бас юм гоё юм нандинаж. Тэгээ дурсамжаа хэрхэн үлдээх үү гэдэг зүйл дээр бас ингээд анхаарч амьдрал илүү гоё амттай юм шиг те. За сайн бацхан манайхан тэгэхээр уламжлал болгон жил болгон хийдэг. Yearly reflection хийдэг те ингээд өнгөрсөн оноо дүгнээд өнгөрсөн жилийн 1 сар ямар сайхан бадрангуй байх та юу ярьсан тэрийг энэ жил хэрхэн ерөнхийдөө биелүүлж чадсанаа дүгндэг юм видеого хийх цаг нь болоод 12 сар болсон байна. Oh my god те. Тэгээд сум шиг энэ. Тийм тэгээд энэ жил бүх хүмүүмухай зуршлаа ханиадтай хамт үдэн гаргаж хүмүүрээ нэ. Сая ханиад бидэд хүрээд нэлийн мухаа хүрээд ивэл хүрээд би хүрээд одоо ирмэн хүрээд явж байна. Одоо бодвол дараа нь би юм те. Гэтэ энэ жил манай энэ Мельбурнд бол 100 ерөөсөө ирэхгүй байна те. Өдөд чинь одоо өнгөрсөн жилийнхаа би нөгөө бичлэгийг сая үзсэн байхгүй өдөр 100 байгаас тийм. Тэгсэн чинь бүр ингээ амар гоё 100. Тэгээд маа нөгөө 2 хөрш маань хотдог хийх чинь орж ирэх үү гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд сайхан байж харсан чинь нэг тийм нөгөө 100 болцсон мэдрэмж энэ төр нь бол энэ жил аль бүр огт байхгүй байгаа тий. Одоо бол гадаа өнөөдөр ч гэсэн ингээл бороо ороод нэг тийм бүрхэг яг л нэг тийм өвлийн өдөр шиг дээрээс нэг ханиад төрсэн тий. Нэг тиймэрхүү байна. Гэтэ яг 12 сар гарч байгаа тэр мэдрэмж өөр аюу гоё байдагтай нэг цаанаасаа жоохон нэг догтлол үүсч эхэлдэг. Тэгээ нэг он дуусаад шинэ он эхлэж байгаа гэдэг тэр мэдрэмжүүд бол яг хэдийгээр улирлын юм байгаа ч гэсэн мэдрэмж бол бас Монгол хүн юм болохоор та нарыг орхилгүй би бас санаа туслаа. Маш их ядарлаа. Бидээс амар ядарсан бүр ингээд амар ядраад. Баад нэгтгэхдээ нэг тийм ковид шиг ханиад байлаа тий. Бүр нэг өвддөг. Яа хэлбэр ингээд нэг юм айгүйх сулдлаа нэг юухаасаа гадна тэгээд одоо жоохон дээрдэж байна. Энэ бичлэг бол үнэхээр гоё би жил болгон хийж буцаад сонсч өдөртөө. Хэдэн жилийн өмнөх нэг бичлэгийн хойлоо нэг үзлээ Монголд байх үедээ хойлоо ингээ бичсэн тэгээд ивэлч төрөөгөө байсан билүү те. За тэр ивэл төрсэн байсан бахаараа. Тийм л. Хойлоо яг нэг юм зүгээр өөртөө групптэй төвтөр групп тэрэ зүгээр лайв хийдэг үлдээжсэн те. Тэгсэн ивэл төрсний дараа билүү? Yes нэр. Яах вэ те үзэх амар гоё байдаг те тухайн үед яг юу бодож исэн гэдэг тэр нэг мэдрэмжээ авдаг. Тэгэхгүй бол тэгэл ер нь мартчихдаг штэ. Яг юу бодож исэн, яаж исэн, ийж исэн гэл те. Тэгэнгүүт тухайн үед бодож исэн зүйлүүдээ дахиад сонсоод тэр нь хэрвээ биелдсэн бол нэг юм accomplished гэсэн тэр нэг мэдрэмжээ бас авдаг те. Өө би ч бас ингээд level ахаад яваад байгаа юм байна гэдэг тэр мэдрэмжээ илүү гоё авч чаддаг юм шиг. Тэгэхгүй болохоор ингээд нэг тийм яваал байдаг, ажиллаал байдаг, амьдрал байдаг. Тэгтээ яг ингээд яг яагаад байгаагаа нэг мэдрэхгүй өнгөрчөөд байд ч тийм. Тэр утгаараа яг энэ бол зүгээр бас өөрсөндөө хийж үлдээдэг нэг тийм гоё контент тийм. Та хэд бас өөрсөндөө гоё сайхан уцаасааж байгаа л бичлэг хийгээд яг үдэд хадгалчаал тэгэл буцаад Facebook дээр онлайн мэдэр оруулдаг ч юм уу. Би саяхан YouTube-ийн видео хийгээрээ гээд видео оруулсан. Тэгэхээр тийм YouTube сувг дээр оруулдаг ч юм уу. Тэгж байдлаар ингээд өөртөө бас хадгалаад үлдэх юм бол дандаа л хэлдэг. Өөрт чинь бас хамгийн хурам өгдөг зүйл бас өөрөө байдаг болохоор тийм. Ингээд носаагаад готроод явж исэн үедээ авцсан байж тээ одоо гэж боддог ч юм уу. Эсвэл энэ үедээ би ингээд амар гоё яваад зөндөө юмнууд хийжсэн байж ч одоо нэг яагаад ингээд ийм хэмдэр шантраад байгаа юм болч гэж боддог ч юм уу. Тэгж харах нь гоё байдаг. Тэр залуу тэрэн тэр бичлэгийг үзэхэд бас одоо амьдарч байгаа амьдралаа энэ үед мөрөөдчихсэн байж тээ гэх тийм. Яг тийм. Хоёлаа яг нэг мөрөөдлийнхээ амьдрал. Хоёлаа нэг яг нэг юм жоохон асуудалтай үедээ үзлөө. Одоо юу мэр чи нэг юм санхүү махууг асуудал лөө. Нэг тийм үедээ хоёлаа нэг баахан влогнууд юунуудаа үзсэн штэ санаж байна. Нэг тийм жоохон даун болсон байсан байна. Тийм даун ямар нэг юм болохгүйсэн баха битэрийн. Тэгтээ хамт сууж байгаа л тэгэл баахан тэр бичлэгүүд хоёлаа хамт үзэл амар гойсон байж тээ. Тэгээ буцаа үзэхэд яг одоо байгаа юм ингээд амар хүсчихсэн. Тэгээ ингээ харах бас айгуу гоё байхгүй тий. Нэг тийм урам зориг авдаг тий. Айгуу гоё тэрнээс урам зориг авч. Дараагийнхаа юм руугаа ингээ тэмүүлэх, дараагийнхаа руугаа хичээх тэр нэг тийм урам зориг бол үнэхээр авч чаддаг. Тэгээд маш хэрэгтэй санагддаг. Яг ингэж жилийнхаа юмнуудыг ярьж үлдээгээд тэрийг өөрсөндөө харах те. Заавал хүнтэй ингэж хуваалцах салбартай ерөөсөө биш ч те. Yes. Тий, угаасаа хүнд үзүүлэх дургу байх чи ерөөсөө нормал зүйл шүү дээ. Тэгэхээр буцаад зүгээр үзэхэд ер нь гоё идэм аа. Тэгэхээр зүгээр бичих дургу нь одоо ингээд видео хийгээд тий эсвэл одоо ярьж марих дургу бол гоё бичээд ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд бичиж хадгалцсан. Ямар нэг юм тий байдлаар л мөр үлдээсэн байхад бол буцаад л үнэхээр гоё идэг шүү гэдгийг дахиад хэлье.
За тэгээд юу орохоос ч өмнө нэг реклам авчих уу? За. Энэ цамц их гоё юм те. Тийм. Энэ нэр ингэсэн. Би энийг хамаг фашны кафений ашиг ашигныг явж байгаа те. Би энийг ерөөсөө ингээд эрэгтэй хүн өмсөж болно гэж ерөөсөө яг огт бодохгүйсэн байна. Надад нэг тийм угаасаа л эмэгтэй хүмүүс зориулсан те. Бүтээгдэхүүнүүд яг пландагаа дагаад ч юм уу одоо мэдгүй зур цаанаас нэг тийм бодсон байжгаад чи нэг тийм стори оруулсан байсан шүү дээ эрэгтэй хүн. Тэгээ харахтаа нэрээс ягаад өмсч болохгүй юм бол гэж бодоод тэгээ би яг анхаад хэлж жагаад надаа л да гэж жагаад. Тийм надаа л да. Тэгээ яг энэ одоо би болохоор энэ M size-ын өмссөн байгаа. Яг өмсгөд амар гоё материалтай юм байна. Тийм угаас тий. Гоё мэдрэмжтэй. Тэгээ өнөөд яг манай энд бас юм сэрүүхэн байгаа болохоор одоо яг тэр нэг юу амар гоё. Үлрэл нэг юм температур амар гоё таарад байна тий. Яг 100 халуунд бол жоохон сонирн бах тий. Монголд бол угаасаа хүүтэн байгаа учраас тэгээ гоё таарахаар зүгээр ганц юм эндээ нэг юм жижигхэн зүрхтэй. Тэр зүрх чинь гэхдээ зөвхөн чам руу харна хин ч харахгүй. Харин тэг яг тэрэнд яг өөрийгөө зүүн гарна дээр байгаа. Харин тэр бол яг тийм нэг өөрийгөө бас нэг зүгээр хайрлж энэ угаасаа өвгөн ч гэсэн тэр тий өөрийгөө хайрлж байгаа мессеж байгаа учраас which is fine. Тэгээ нэр нэрнг амар өөрийгөө хайрлах ч гэж энэ чинь зүгээр амар manifest фул үг байхгүй энэ жоод I manifested my гоё амьдрал гэж аахгүй одоо жишээлх юм бол гоё амьдрал чинь чамд ирнэ. Чиний яг бодож байгаа чиний ингэж хүн болгоны бодож байгаа гоё амьдрал өөрөө ч магадгүй шүү дээ тий. Карьертэй ч юм уу эсвэл гоё гэр бүлтэй ч гэдэг юм. Тэр бодож байгаа чиний өөрөө чинь боддог гоё амьдрал чинь чамд манифест хийгдэж байгаа учраас ирэх болно гэдэг санаа ингээд зүгээр хэлж байгаа учраас ялангуяа энэ чамд бол ингээд бүр яг нэг шинэ жилд зориулагдсан учраас шинэ жил явахтай жоохон зориулсан энэ ч гэсэн. Тэгээ зүүн гар дээр эдгэн ч гэсэн учиртай. Баруун гар дээр байхаар хүн мичгэд бас нэг жоохон уншигдах магадaltaй байхгүй. Тэгээ зүүн гар бол totally энэ нууж болохоор тэр утгаараа тэгээд энэ өнгөдөлтөй золоод бүр амар гой зөхөд байна тий. Чи надад жоохон мөнгө өгвөл би болно. Би одоо энэ одоо цамцны M size-ийн уунаад биелүүлэх гээд байгаа ш. Тэнгүүд одоо хоёр хос цамцтай болно гэсэн үг. Тийм бай тээ. Тийм за манай нөхөр манай найз хоёр хос цамцтай болчих. Тэр хоёр сууж гинэ гэвэл битгий гахаар лайв хийгээд. Эсвэл Стефт бас өгөөд гуруулаа таагаар хос цамцтай болохгүй юу? Стефт тэгвэл цагааны нөхөө. Тийм мөнгө. Нөгөө хөөрхийн дуушиж чадахгүй юу? За тэгэхээр ярьж эхлэх үү те? Тэгээ. За өнгөрсөн жилийн мото үг маань юу байсан санаж байна уу? Хулаа харсан сая. Үгүй би түрүү үзсэн учраас санаж байгаа тий. Glow up. Тэгээд glow up хийсэн мэн үү? Би үг амар дэжгүй glow up хийсэн ч яг ингээд юм. Яг энэ жилийн амар glow up хийсэн шүү дээ. Энэ жилийнхаа яг уналтан дээр юу ачиж. Яг одоо өнөөдрийн хувьд. Өнөөдрийн хувьд жоохон тийм glow up биш байна. Тэгтээ би бол энэ зорилготой бол нэлийн дэжгүй хүрсэн мэй гэж ярьсан. Ялангуяа би яг тэрийг ингээд сонсчихсон чи 7 хоногт нэг 2 өдөр дасгал хий энэ тэргээд зорж исэн юм шиг байлээ тий. Чи баг тэр 7 хоногт 4 өдөр явсан. Ер нь бол 3-4 өдөр бүр яг тасралтгүй явсан шүү дээ. Тэр бол бас үнэхээр одоо браво тий. Тэр бол ихтэй амар чи чин тийм тасгал нь ер нь дургу төрлийн хүн шүү дээ тий. Гүүж мөнх одоо янз бүрийн тасгал хийх маш дургу тэгээд ер нь хүмүүс яг ч тасгал хийдгийг энэ төр гэдэг зүгээр нэг яг тийч хэлэхгүй л дээ. Тэгтээ нэг зүгээр тиймэрхүү ойлгодог тий тиймэрхүү төрлийн хүн гэхэд энэ жил тэгж бүр 7 хоног болгон 3-аас 4 тий чи бүр ингээд одоо ханаа төрсэн ч гэсэн явж байгаа юм тий. Огт таслахгүй тэр явсан бас үнэхээр браво яа. Баяр хүргэхтэй. Тэгээс энэ одоо яг тэр жимд ингээд тасралтгүй явснараа ер нь бол айгүйх тийм өөртөө тийм сэтгэл хангалуун байгаа. Яад гэх юм бол одоо яг бараг жил тасралтгүй байхаа Монгол явж байгаа хугацаанд тасралтчихж байгаа юм тий. Тэгэнгүүт босод хугацаанд нь бол би яг ингээд тасралтгүй нэрнгээсээ өвдсөн ч одоо биений юм ирсэн ч тий одоо юу гэдэг чинь ерөөсөн ямар ч excuse өөртөө үүсэхгүйгээр яг тасралтгүй явсан. Явъя гэж зорьсон. Ягаад гэх юм бол нөгөө нэг өмнө нь болохоор би угаасаа тасгал их дургу жимд очих надад бүр хамгийн борын ажил шиг санагддагс учраас айгүй тийм ял хөөрсөн юм шиг санагддаг байсан. Тэгээд энэ удаа болохоор энэ тасгал хөдөлгөөнд угаасаа л цаг зарцуулахгүй бол хүн хизээч цагтаа бэдгүй мэн гэж бүр амар бодсон. Тэг бүр яг нэг юм алаан дунд юу нэг явдаг те. Битээр бүр ингээд яг жимнийхаа тэр анги би хөвчлэн ерөөхдөө ганцаараа биш ингээд групп орж байгаа хичээлүүд авдаг болохоор ингээд зоологийн ажлын цаг бүр ингээд бүр тайминг юмнуудыг тааруулахын тулд амар их толгой ажиллах хэрэгтэй болсон. Яг ингээд тэр нь ингээд зохицуулаа явуулсан. Тэгээ ерөөхдөө бас нэг наад шиг ийм тасгал хөдөлгөөнд дургу те ингээд тэгсэрнэ. Энэ жил бол би ингээд амар их тийм ухамсартайгаа одоо хийсэн гэх юм уу те. Би бол ингээд хүсэж хийхгүй юм байна. Одоо хоолойч тэр юу тэр тэгж хийхгүй маань. Тэгэхээр яаж одоо тууштай явах вэ гэхээр яг ингээд энэ бол миний ингээд урт хугацаанд одоо би бар хүүхдтэй хийж байгаа хөрөнгө оруулалтаа би эрүүл ийм байх юм бол би урт наслан нь эрүүл байна. Хүүхдүүдээ хөгшрөхтөн том болохт нь хажууд нь эрүүл саруул ээж нь гой цоглог саруул ингээд хажууд нь байна. Тийм учраас хомсралж хийж байгаа. Дээрээс нь тийм тасгал хөдөлгөөнд дургу хүмүүс ахын бол ийм өөрийгөө яавал мотивацлагдчих болох уу гэдэг юмнуудаа жишээлбэл холбочвол бас зүгээр санагдаж байхгүй юу.
жишээлх юм бол би жим дээр ахтаал зөвхөн одоо crime podcast-уудаа сонсно гэж зүгээр жишээлбэл ингээд яатсан заяа бусад үед бол сонсохгүй. Тэнгүүд яг тэр ингээд сонсох гэж байгаа юм. За дээрэс нь амар их нөлөөсөн юм болохоор би нэг цаг тийм ангиж авсныхаа дараа нэг цаг орчим сэлээд те саунд суугаад ингэдэг байхгүй. Тэнгүүд саунд суухтаа би дандаа нөгөө ном авч явдсан шүү дээ те. Тэр номоо бас амар гоё номнууд сонгоцсон. Тэгээд анх удаа юм уран зохиол мөхөлийн ном уншаад одоо яг ийм хувь хүний хөгжлийн ном бол тэр халуун саунд бол үнэхээр явахгүй шүү дээ. Толгорооч орохгүй тэрний оронд сайхан ингээд уран зохиолын ном уншаад явангууд тэрнийхээ үргэлжлэлийг уншмаар санагдаад нөгөө нэг солонгос кино дотоо хийсэн гэсэн удаад тэрэндээ бас ингээд явмаар санагдаад байдаг. За тэгээ бас нэг амар том мотивац нь би яг нэг ийм хоёр хүнтэй ингээд галзуу хүн шиг байж байгаа байхгүй. Тэгээ би ингээд одоо золоо ирэх нэг 6 цаг хүртэл ч юм уу ингээд гэрийнхаа үйл ажиллагааг би хариуцж байгаа штэ тэгээ хүүхдүүдэд хоолоо хийх мэх гэрээ цэвэрлэх гээд авцсан. Тэнгүүт тэрнээс хойш ингээд миний ингээд тарих айгу хэцүү болчихдог байхгүй юу. Тэр одоо ингээд шууд ингээд сатараад эхэлж байгаа байхгүй. Яг тэр шиг ингээд юм төвлөрч чадахгүй, яаж чадахгүй болоод ирэнгүүт яг жим рүү яваад, яг тасгал төвлөрөөд хөсөө гаргаад өөр юу ч хийхгүй, яг ном уншаад ингээд нэг толгоо нэг л юм дээр төвлөрүүлчихэд хүрээд ирэхээр амар сайн рефрешт болсон. Сэтгэл санааны хувьд бас амар дээрчсэн байдаг. Тэгэхээр тэр утгаараа бол яг тэр юмыг аягүй сайн хийж чадсан. Тэгэхээр хоёлаа ер нь би яг ажилласаа яриад хоёлаа нэг ингээд зүгээр за гэл хүлээлгэж өгöd явдаг те. За гэл. Тэгэл яг ингээд чамааг ингээд аяг хараал анзаарч ангууд ялчгүй өглөөнөөс эхлээл ирмөнтэй болоо ингээ байн хамтаагаал тэгэл ивэлээ хичээл хэрснээс хойш энэ хоёр чинь хоёлаа ирэхээр алаан болдог те ялтчгүй те дуу чимээнээс ихсээл нэг нь ааваа ээжээ гэл нөгөөх нь уйлаал ч юм уу те тиймэрхүү үед ингээл яг дүүрэл эхэлдэг. Яг тэр үед ингээ жимд яваад саунд яваад гэдэг нэг тийм яг өөртөө нэг юм жоохон тайвшрах боломжийг болгоо. Тэгээ дээрэс нь чи тэр ном уншдаг энэ тэр бас аягүй гоё те. Маш тийм гоё цаг гаргаад хажуугаар жим бүр одоо бүр ингээ хийж чаддаг юмудаа хийдэг амар гоё орон залцсан. Тэгээд саунд орчоод би ингээл нүрээ мөсөөр арчаал дараа нь гоё. Шүрэнд авчаад байгаа ч та. Аа би үчиж чадахгүй. Миний хөзөөдөл гэртээ ороод унтчих. За одоо болсон миний хөө за. Аав ээж хоёр нь газ бичлэгээ хийдэг окей. За. Ороод тоглолцоо за. Йой. За тэгээд жимд очиод би нөгөө нэг ус мөсөндөө маска тавьж чадчих байгаа юм. Тэгээ нүүр мүрээ нөмсөөр гэр мэрт чинь тэгж үс чадахгүй юм чам. Тэгээ сайхан бүтэн бээмээ тослоод ингээ яг нэг гэртээ гаргаж чаддгүй байсан тэр ингээд өөрөө өөртөө гаргамаар байдаг. Тэр арьс арчилгаач энэ ингээ бүх төрлийн юм ингээд хийж чадж байгаа болохоор ингээд яг тэр хэв миний яг нэг тийм self care хийх амар гоё орчин болсон. Тэр утгаараа амар гоё байгаа тийм. Яа. Чи тэгээд амар гарын булчинтай болцоод. Энэ гарын булчингаа үзүүлэх амар дуртай. Гэтэ бас ялчгүй айгу. Үгүй ингээд ялчгүй ингээд юм нөгөө нэг авгаа мах зах гэдэг юм чинь ингээд унжихаа болмолоод ирээд ингээд эрэнгүүд хүн айгуу гоё юм юм лээ. Тэгэхээр яа би ер нь аль тэр glow up гэдэг тал дээр бол миний тэр нэг жилийн тууштай хөдөлмөр хийж чадсан гэж бол өөрийгөө бодож байна. Хоёул ер нь жоохон солигдсон те тэр спорт одоо тийм юу талынхаа одоо те жим явах моох те. Би болохоор өмнө нь айгуух явдаг, айгуух юм спортлог байжгаад тэгээ ер нь жоохон явах болсон. Гэртээ айгуу тууштай. Тэгэд яг гэртээ энэ төр бол хийдэг л те. Тэ. Хоёулаа явъя гэхээр бас. Хоёулаа явна гэдэг хараа ер нь худлаа яагаад тэгээ би жоохон тиймэрхүү юм болгосон. Тэгээд яг би бол гэхдээ илүү бас гэртээ хийх болох байхгүй харьцангуй. Тэ. Чи яс яг арай нөгөө нэг тийм дисциплин сайтай болохоор гэртээ хийж чадаад ах шиг байна. Би бас шал худлаа байгаа байхгүй. Би юу сайтай? Яс гэнэ би ямар гинэ. Яа. Би ч нэгт огт хийхгүй байжгаад сүүлийн нэг хэдэн сараас эхлээд 7 хоногт нэг өдөр бол явдаг болсон шүү дээ. Тэг надад тэгж явснараа бас илүү гоё байгаа. Ер нь явснараа гэртээ их бол яхаа мэдээж болно. Ингээд тодорхой хэмжээний тасалуудаа мэдээж ингээд хийн. Гэхдээ нэг тийм орчноос солиод өөр орчинд очиод нэг 2 цаг өнгөрөх гэдэг бас хүнд айгүй чухал ах шиг байгаа юм аа. Нэг юм рефреш болоод тий. Тэгээ мэдээж жимд очиж л яг гоё юм багчтай ч юм уу тий. Одоо гантилтайгаа тасгалын дээрээс нь чинь бас сайн байгаа саун байгаа учраас яг нэг гоё нэг юм фул амралт болоод бас гэртээ ирдэг тэр мэдрэмж ер нь айгүй гоё. Тэгээд ялтчгүй хоёлаа явна гэдэг бол боломжгүй. Тэгэхээр бид тээр ингээд нэг ээлжлээ. Тэгээд нэгтгэс дөрөвдгийн хооронд яваад тарт хагас амт дээр ер нь жоохон ингээд гэртээ байх айгүй их дуртай тий. Тэгээд тийм учраас ер нь тасгал хөдөлгөөн энэ төр гэдэг зүйлийг бол хийдгүү. Тэгээд яг нэгтгэс дөрөвдгийн хооронд л яг ингээд чи 3 хоног одоохондоо л чи 3 хоног би 1 хоног явж байгаа тий. Яа. Тэгэхээр тэр бас энэ жилийн нэлээд том өөрчилж чадсан зүйл. Яа. Гэр бүлийн хувьд ч гэсэн тэр. За энэ
2025 онд бэлэг хүслүүд гэдэг юмнууд дээр ингээд сайхан зорилгоудаа оруулснаа. Одоо хуваагаад нөгөө зорилгынхаа ангиллаар хувааснаас эхлэн ярьчих тий. Окей. За хамгийн ихнийх маань YouTube сувг маань 50к хүрсэнд баярлалаа. Баярлаа. Та хүрсэн байна баярлалаа. Би ажлаа хийх та нар яга ажил хийхгүй байна. Уг нь л 50к хүрсэнд баярлалаа гэж одоо би баг жил болгон бицэргээд. Тэ өнөөдөр юу үзчихсэн чинь бас яг тэгж хэлсэн. Тийм ярьсан байсан гэж. Танаа гарсан. Заах тий одоо нэг тийм юу юм шиг байна. Тооны араас хөөхийн тулд айгүй юм бүх нийтийг ингээ одоо масс хамарсан тиймэрхүү юм контент хийх шаардлагатай юм биш үү те. Гэхдээ тийм юм бас яг хиймээргүй. Тийм. Би одоо яг нэг тийм видео хийсэн байгаа. Нэг оруулсан мэн оруулаг байна. Зүгээр ерөөхдөө бол би ягаад шууд хүн subscribe хийх үз контент хийхгүй байгаа гэдэг бол мэдчихэж байгаа л да. Ер нь бол 50к хүргэнэ гэж биччихэд өөрөө би хүрэхгүй байх юм аа ер нь бол жоохон хийгээд л байгаа л та. Гэхдээ бас хиймээргүйч байгаад ах шиг байгаа юм. Тийм. Заавал нэг тийм тооны араас хөөгөөд өөрийнхөө дургуй хийх юм. Би нэг яахаагүй гэдэг шиг ба. Гэхдээ яг зүгээр хойлоо бүр тийм. Тэгтээ яахаа. Нэг тийм хамгаалч барах юм те. Биелүүлээгүйгээ. За that's fine guys. Тэгээ яг YouTube бол одоо ингээл хийгээл явж байгаа тэгэл өсөхтөө өсвөл тэгэл ингээл хажимдаа л өсөх юм байна гэж бодсон. Тэгээд яг нэг өсөхгүй зорилттой юм бас нэг хийж болох л ах. Гэхдээ нэг жоохон хүүхд том мороот ч юм уу тийм стратегти юм тэгж яагаад бол хий. Би зүгээр яг наатан дээр чинь нэг зүйл би болохоор өмнө нь яг 50 ч юм уу 100 мянга ч юм уу те тийм болохыг амар их хүсдэг байсан байхгүй юу. Ягаад тэгэхээр тийм болох юм бол энэ нэлээд юм мейн одоо юу гэдэг нь те заахаа орлого гэхээсээ илүү ер нь энэ дээр бүр амар сайн анхаарад те энийг ингээд бас хөөгөөд явах тийм нэг карьерийн нэг зүйл байж болох болов гэж зүр хардаг байсан байхгүй юу. Тэгээ тэр нь жоохон гэхдээ миний харах өнцөг бол жоохон өөрчлөгдсөн. Яг энийг бол ингээд мөнгө олох гэдэг талаасаа биш зүгээр л яг нэгдүгээрт хобби хоёрдугаарт нэг юм тодорхой хэмжээнд яг өөрийнхөө одоо хэлхийг хүсэж байгаа тэ тэр зүйлээ илэрхийлээ тэрийг нь зур сонсдог тэрнтэйгээ ингээ гоё ярилцдаг тийм community байх нь илүү үнцэнтэй юм байна гэж бол одоо илүү хардаг болсон. Тийм тэр утгаараа бол одоо жишээлбэл 26 оныхоо зорилго дээр 50,000 ч юм уу тийм тоо бол огт бичих шаардлагагүй юм шиг санагдаж байгаа. Зүгээр л илүү гоё өөртөө юм сэтгэл хангалуун тэгээ мэдээж одоо юу гэдгийг заавал хүнд хэрэгтэй гэж хэлэх нь бас хаашаа гэхдээ зүгээр нэг тийм өөрийнхөө гоё мэдрэмжийг хуваалцдаг тэрийг контент хэлбэрээр үлдээдэг. Дээрэс нь энийг нэг 5 жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа мэдхгүй одоо хэдэн жилийн дараа ч юм үзэхэд нэг тэрэндээ нэг кринжилдэггүй те зүгээр л өөртөөхөө тухайн үеийнхээ бодлыг л яриад тухайн үеийнхээ нэг юм амьдралынхаа мөчийг хуваалцсан тэрийг эргээд харахад л тэр нь амар гоё байвал те тэр өөрөө маш том үнцэн юм шиг санагдаж байна. Тэгэхгүй ингээд маст одоо ингээд юм авахын тулд өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ ингээд яриад те тэр нь яг тухайн үеийн л нэг юм үлдчих юм шиг те. Гээ зүгээр өөртөө нэг тийм яачтай. Яа. Ирэх жил зүгээр л өссөн баярлаа гэчихөө. Тэгтээ яг нэг KPI зөв тодорхойл гэдэг нэг яриад байдаг шиг те яг нэг тоо байвал зүгээр дараа нь дүгнэхэд зүгээр юм болоо гэж хэлсэн. Тэгээ энэ жил одоо жишээлбэл хүрээгүй байна. Maybe 30,000 ч юм уу нэг тийм хөл тавьчихмаар юм шүү те. Жил нэг 10,000 өснө л гэдэг ч юм уу те. За дараа нь Instagram маань 10k followersтай болов гэнэ. Би одоо түрүү жил хэд байсан юм бол таа. Түрүү жил хэд байсан юм даа шүү. Өнгөрсөн 1 сарын 31 гэхэд би 5,700 байсан юм байна. Тэгээд яг одоо бол 8,363 гэнэ. Тэгэхээр чи одоо юу вэ те 2,500 намайг одоо жилийн дотор шинээр мэддэг болно гэдэг ч одоо амар л тоо үсттэй. Яа. Тий. Гэхдээ 10,000 хүрээгүй шүү дээ. Яагаад? Арчаагүй юм дэ гэж. Яг юу буруу гэв? Арчаагүй байсан юм шүү дээ. Ирэх жил юун дээр анхаарах вэ? Танд баг нүцгэлсэн. Тэгээ уг натэрийн нэг хөхөө гаргасан. Тэр үзсэн. Тэрийг. За тэгээд тиймээ Instagram ч гэсэн бас л алгоритмынхаа дагуу зөв хөгжүүлэх контент хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ яг үнийг хэлэхэд би бол дагагч өсгий гэж бас юм хийх хэрэгтэй юм хийгээвэл хийх хэрэгтэй юм байлээ. Гэтэ яг одоогоор тэрэнд ерөөсө гар хурж үнэхээр нэг хүртээж амжихгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг 90-ний 3 хүрэхэд би алах байхаа. 90-ний 3 хүрэхэд би баг silver buttonтай 100к дагагчтай байхаа Instagram дээр бас. Яагаад? Зүгээр л тэр үед би амар тажгүй жоохон тарих сэргүүлсэн байх гэж найдаад байгаа байхгүй. Зүгээр яг илүү тийм тооны араас хөөх юмудаа хийх боломжтой гэж. Органикаар шахуу ингээд зүгээр өсөд байгаа байхгүй. Тэгэхээр чинь зүгээр даагч үүсгэхийн тулд органикаар юу өсдөггүй шүү дээ. Тэгэхээр тэр бол тийм. Гэхдээ яг тэгэл зүгээр яг түрүүний YouTube-ийн subscriber гэдэгтэй адилхан
одоо жишээл за 50,000 даагчтай боллоо гэдэг яг гоё байх уу тий. Тэрний орон зүгээр яг үнэхээр өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ гоё явах. Гэхдээ энэ мөнгө хийх гэж байгаа бол бас хэрэгтэй байгаа даа. Тэгтээ зүгээр л харин тийм яг нэг тоол болчиход байна л да. Миний хувьд бол тийм. Яг зүгээр мөнгө гэдэг талаас нь зэрэг үнэхээр харж чадаад тэрийгээ үнэхээр яг ажил болгоол угаасаа яас те. Гэхдээ би бол нэг тэгж бас зүгээр харж чадахгүй л байгаа. Жишээлбэл 50-100 мянга боллоо гэд яг мөнгө хийсээ илүү. Одоо жишээл мэдгүй мөнгө хийж байгаанууд бол одоо бол Монголд жишээлбэл хэдэн 100 мянга гэдэг руугаа явцсан болоо гэж бодоод байгаа байхгүй юу? Тэрүүгээр мөнгө хийж байгаа бол тий. Тэгэхээр энэ бол мөнгө олох гэдэг зүйл огт биш. Зүгээр яг өөртөө авдаг гоё мэдрэмжэд хийж идэг зүйл байвал гэж бодод. Одоо яг мэдээж би тэр нөгөө планди одоо ингээ планди ч гэдэг тавтаа морил өрмөн гэдэг өөртөөхөө ингээ жижигхэн бизнесүүдтэйгээ хийхэд яг энэ community мэл маш гоё дэмжиж маш гоё ингээ хүрдэхтэй. Тэгэхээр магадгүй тэр нь илүү зөв юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Тийм нэг authentic гэдэг чи яг нэг тиймд бий болцсон. Ерөнхийдөө айгуу тийм жигнэсээ тухтай vibe сонлоо болчиход байна. Яг үнэ яг зөв. Тэгээ наа чи маш гоё. Тэгээд яг би сая нөгөө нэг thinking like яа. За дараагийнх нь энд ингэж яахгүй тий Монголд очиод боломжит гоё content creator-уудтэй collab хийх гэсэн байгаа. Энийг бол би бас ер нь аль хийж чадсан гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд бодоод яг тэрнээс ингээ орж ирсэн хүмүүс орж ирэхэд ингээд жигнэс айгу тухгүй болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө даагч нь өсөж байгаа байхгүй юу. Гэтэл миний нөгөө нэг хүсээд байсан юм бас биш байгаа байхгүй юу тий. Яг би адилхан яг наатан дээр ч яг тэгж мэдэрсэн. Тийм үү. Тэгж мэдрэнгүүтээ яг ингээд тооч нь бас яг нэг тийм хүсэж байгаа шиг тэр зүйл биш юм байна гэж бол яг тухайн үед сайн мэдэрч байсан. Би YouTube-ээс яг даагч авах гэдэг хүн бас биш байгаа байхгүй юу. Эсвэл олон танигдах гээд байгаа ч гэх юм уу тий. Тэгэхээр яг тэр биш байсан. Тэгээд ингээд амар ингээд хөөхөн ингээд органикаараа хөөх өсчихнэ гинт ингээд ороод ирсэн чинь надаа ингээд байж та яг тэгмэр санагцсан. Тэг би хэлсэн те яг одоо яг надаа нэг юм брейк хэрэгтэй болж байна гэд. Тэгэхээр чи яг тэр ингээд яг утганаасаа халиад явчихж байгаа учраас ерөөхдөө л яг ингээд одоо ер нь анх нийдэг байхад ингээд баг рефреш хийгээл тэ хэдэн хүн дагж ингээд баг хардагсан бол одоо л баг л хараагүй амар удаж байгаа байхгүй тэ ерөөхдөө гих мэтчлэн тэгээ ботхоор би бол хардгаа. Тэгэхээр зөв амар их болгоё гэхээсээ илүү зүгээр надаа ингээд хүн нэмэгдэж байгаа гэдэг тэр мэдрэмжин зүгээр одоо шил хүмүүс ингээд шинэ комент орж ирэхэд надаас амар гой санагдах байхгүй ягаад тэр зүгээр тийм хүмүүс ингээд гой үзэж байгаа тэгээд ингээд өөрийнхөө сэтгэлийг үлдээж байгаа зүгээр тэр мэдрэмж аягүй гоё тийм тэгэхээр шиг ингээд тоон амар их болоод байна гэдэг зүйлийг нэг харахыг одоо хүсэх бол айгүй багассан тийм тэгээд түрүүний чиний тэр Монгол хийсэн контентууд нь бол маш гоё болсон шүү дээ тэр бол маш гоё юм experience болсон гойч контент болсон тий тэгээд тэгтээ яг тэр нэг тоон ингээд жоохон нэмэгдэнгүүт орж ирж байгаа тэр мэдрэмж болж жоохон өөр юм бэл тий тэгэхээр бас тэрийг айгуу сайн бодолцож яг тийм юм хөөх үү үгүй юу гэдгээ бас шийдэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ ерөөхдөө нийтдээ ер нь YouTube маань хэр их хэмжээгээр өссөн хараа тий заяа. Түрүү жил 1 сарын 31-нд гэхэд 19,100 байсан. Тэгээ одоо болохоор 23,000 гэхээр 4-5,000-аар нэмэгдсэн юм байна л да тий. Okay, that's fine. Тийм гоё органик нэмэгдэл юм шүү дээ тий баг. Тэгтээ тэр контент хийхэд бол бас нэг огцсон бол бас нэг нэмэгдэлд орж ирсэн тий. 1-2,000. Тэгсэн баха. Тэгээ үзэлт бас тий. За тэгээд Plandy 2026-га амжилттай худалдаанд гарав байна. Yay! Тэгээд маш амжилттай байгаа тий. Тийм маш амжилттай гоё 3 дахь жилдээ явж байна. Маш гоё байгаа. Ер нь зүгээр одоо нөгөө бүтээгдэхүүнүүдтэйгээ аваад нэг юм мэдрэмж тий. Одоо тэр өнгөнүүд нь, материалууд нь хийцэн тэгээ энэ жил чинь бас ингээд дагалдах бүтээгдэхүүнүүд бас хэд хийсэндээ тэр болгоноос өгж байгаа тэр авж байгаа мэдрэмж бол үнэхээр гоё байгаа. Тэгээ хүмүүс ч гэсэн маш гоёор хүлээж авч байгаа. Тийм Plandy-аас өөрөө ингээд хөрхөн community-тэй болоод байгаа тий. Тэгээд одоо Plandy-ийн community ингээд органикаар бас үүсээд тэг хүмүүс за Plandy-ийн хэрэглэгчдийн юм групптэй болох уу, яах уу, тийм юм байна уу гэж айгүйхтэй суугаад байгаа. Би тэгээд Facebook группод амар хуучинсэг юм шиг санагдаад байгаа боловч яг одоогоор хамгийн тохиромжтой нь бол Facebook групп болж таараад ах шиг байна тий. Тийм ялангуяа нөгөө өөрсдийнхөө тийм experience ч гэдэм үү тий. Одоо янз бүрийн юм тийм шэрийн зүйлд бол тэг чат бол айгу тохиромжгүй одоо жишээл хизээ нэгэн цагт орж ирээд үзэхэд тий. Ингээд гүйлгээд байлтай байна шүү дээ. Instagram-ийн channel бас зөвхөн ингээл apply хийж хүмүүс хариулдаг. Тэр бас нэг гоё биш. Яг ингээд Plandy-ийн хувьд ч тэр нь бас нэг тохиромжгүй санагдаад байгаа учраас ер нь бол Facebook групп яг энэ жилдээ нэгээд юм тэгээ цаашдаа гоё хөгжих байхаа. Түрүүний Instagram-ийн channel гэдэг дээр зур хэлчихсэн. Энэ ч нөө зөвхөн чиний зүгээс бас биш тий. Одоо юу гэдгийг чи яаж
хөтэлдэг ч гэдэг юм уу гэхээсээ илүү хүн болгон өөрийнхөө одоо нэг хөтэлдэг арга ч юм янз бүрийн гой юмнууд санаанууд байгаа шүү дээ. Тэднэрийгээ зөвхөн хоорондоо ингэж хуваалцах нь илүү гой санагдаж байгаа. Тэгээ тэр ч утгаараа аим жижигхэн community үүсгээд тий. Тэгээ тэр дотроо ингээд гоё биендээ урам зоригч өгдөг ч юм уу. Тэгээ чинь тэгэл данд ер нь л хүн болгоо нэг юм төлөвлөсөн байгаа. Тэрэндээ хэрхэн хүрэх вэ гэдэг л нэг тийм өөр өөрсдийн гэсэн арга байгаа даа шүү дээ. Тэдний гоё хуваалцах тэр нэг юм боломж гэж хараад байгаа. Тэгээд яг нарийн юмнуудыг хараахан бас шийдэгөө байгаа. Гэхдээ ер нь бол тийм групп үүсгэн тий. Тэгээд яг тэр хүмүүсээ бас яаж оруулах уу энэ төрэ гэдгийг бас гоё шийдэх хэрэгтэй тий. Тийм. Тэгээд тэрнээс гадна бит хоёр би нэг өмнөх планди танилцуулсан видеон дээр ярьсан. Тэгээд нөгөө нэг энэ жил нэг workshop дээр хийх гээд байгаа штэ тий. Тэгэл айгу түрүү жил хийх гээд битээр түрүү жил бас жоохон амжаагүй. Тэгээ энэ жил бол яаж хийж байгаа багтаад хий гэж байгаа. Тэгэхээр тэр workshop гэдэг нь болохоор сургалт гэж битээ ойлгоорой. Сургалт гэж ойлгоод за энэ дэвтэр чийсээ яаж цагаа яаж одоо зохицуулалтыг чийсээ сураад авчи энэ төр гэсэн ямар ч хүлээлт битгий тавиараа нэг төрт энэ үнгүү. Тийм болохоор битгий тийм хүлээгээрээ хоёрдугаарт яагаад энийг хий гэж бодоод байгаа вэ гэхээр үгүй би яг чамшиг нэг гой хөтөлж чаддгүй маа. Гэхдээ авмаар яана гэдэг байхгүй айгүй хүмүүстэй. Тэгтэл яг хав тэгж авч байгаа нээр гойлагаа ч гэсэн одоо планер чи ингээ яг зөвхөн зорилго биелүүлэхээс гадна амар олон үүрэгтэй байхгүй юу? Одоо тархий чи хоослох. Заавал нэг юм том зорилго тавиал тэргээ биелүүлэх ч байт юм уу тийх албагүй ингээд толгой дотор бодлоод байгаа цогны мөнгө төлнө, байрны мөнгө төлнө гэдэг юмнуудаа гаргаа бичээд хувирлцгаар хүний тарих хоосордог. Эсвэргээрээ дандаа санааны мухарт ингээл нэг яваал байдаг мөртлөө ерөөсө хийдгүү тийм бүх хүн байгаа ажиллаж байгаа одоо ажил хийж байгаа хүндж байгаа гэртээ сууж байгаа хүндж байгаа жишээлх юм бол тий одоо Instagram дээр reel хийж үзмээр энэ Instagram дээр reel хийдэг аккаунт хөгжүүлмээр ингэж бодсон ч гэсэн яаралтай нэг угаахаа аяг тавг бантан өнөөдөр ажлынхаа нөхсөн таскных нь хизээч урд дэрж гардаг. Тэнгүүт чин тэрийг ингээд сардаа хуваагаад сараа буцаад 7 хоногтой хуваагаад 7 хоногоо өдрүүдтэйгээс хуваагаад биччихэнгүүт тэр юмд ингээд амар эвтэхнэр өдөр болгоныг 5 минут ч юм уу яг ингээд зоогоол хийцэн байхад санааны мухарта хийхээсэн гэж бодоод тийг юмнууд ингээд хийчих боломжийг бол гаргацдаг байхгүй юу. Миний тиймэрхүү юмнууд юу гэдэг вэ гэхээр уцаа цэвэрлэх юмсан заяа одоо ингээд утасны зургнуудаа янзлах юмсан хард дискээ цэцлэх юмсан тийм юмнууд жишээлбэл ингээд ботогдоол миний ингээд уурыг хүргэл явааддаг. Тэнгүүд би тэрийг ингээд сарынхаа зорилго дээр оруулчаад 7 хоног болго ингээд яг энэ өдөр хийнгээл яг тэр ингээд өдрөө локалж тавьдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд им хөөрхөн им үр дүнгууд бас гардаг. Тийм болохоор хүн болгонд өгж байгаа тийм зорилго маань янз бүр байгаа учраас хэдүүлээ гоё планераа хөтлөхдөө нэг тийм жижигхэн хөөрхөн юм типнүүдийг олоод мэдээд тэрийг ингээ харилцан биелүүлэхтэй бүр ингээд яагаад ч ухаан санаа төвлөрөхгүй байгаа бол энийг яаж ашиглаж болох вэ? Одоо гэртээ сууж байгаа ээжүүд маань яаж ашиглаж болох вэ? Сүүлд бол надад ирсэн нэг хүний постыг би пост толгой оруулсан чи харсан уу те? Ямар юу вэ? Нэг гэртээ сууж байгаа ээж яг жирэмсэн таараа төрсөн таарсан учраас ингээд яг энд нь ингээд сүртэй төлөвлөх юм надад байгаагүй. Тэгэхээр энэ зайгаа үжрийн тэмдэглэл болгоо ашигласан байгаа байхгүй юу? 7 хоног болго. Тэг ингээд эн чинь ингээд хитгэн одоо нэг ингээд 7 хоногийн энэ зай эдэн штэ тий энэ. Эндээ юмнуудаа төлөвлөнгүүтэй дээд хэсэгт яралтай хийх ёстой юмнууд эндээ тэмдэглэнгүүтэй энэ хэсэгт нь ингээд өдрийн тэмдэглэл бичсэн. Ингэсэн тэгсэн гэдэг юмудаа оруулаад амар гоё юм тий. Тэг буцаад ингээд тэр надад амар смар санагдсан. Тэр амар гойснаа. Тийм тэгээ би ингээд өдрийн тэмдэглэл ашигласан гэдэг ингээд битүү бичсэн заяа. Тэнгүүд хүн өдөрт угаасаа энд баг бичгээд хангалттай л болчтой. Тэнгүүд тийм гэртээ сууж байгаа ээж энэ дээр ингээл бичгээд амар гоё ийм нөгөө нэг летго болно те ингээл ийм боллоо өнөөдөр тэглээ одоо юу гэдэг чинь те хоёр хүүгээ сайхан яалаа инглээ тэглээ ч гэдэг юм эсвэл өнөөдөр их онцгүй өдрөөлаа иймэрхүү байлаа ч гэдэг юм ингээ бичсэн байхад энэ бол айгүй гоё тип шиг санагдсан. Тэгэл би бас хүүе би тэгж хөтлөх хэрэгтэй байсан мэн. Би зарим юмнуудаа ингээд яг тэг цаг цагаар төлөвлөөгүй өдрүүд ингээл миний хоосноор л байж байгаа байхгүй. Тэгэхээр бас тэгж хийсэн бол их гоё нэг жилийн бүтэн гоё өдрийн тэмдэглэлтэйгээ юм гараад ирсэн тийм. Тэр санаа битсэн ээж бол үнэхээр төгс шүү. Тэгэхээр одоо гэр сууж байгаа ээжнэр жишээлх юм бол яг тэгж одоо надад нэг гэртээ байгаа учраас нэг сүртэй бичих юм байхгүй энэ төр гэж төлөвлөх юм байхгүй гэдэг тийм гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тэр бол бас надад буцаад гэртээ суух момент хүмүүсээ айгүй богинохон шүү. Тэгэхээр тэр үеийнхаа сэтгэл зүг тэгж бичиж авч үлдээн гэдэг бай хүртэл энэ дэвтэр дээр ч үлдэж байгаа тухайн жилийн хамгийн том мэдрэмж үүдэг. Гэх мэтчлийн юм байгаад идэг. Над ч юм бол яг нэг хуваалцсан хүн л байгаа даа штэ. Бас хуваалцаагүй зөндөө олон гой санаа байгаа хэ тэг. Тэрийг л зүгээр ингээд нэг юм гоё жижигхэн community үүсгэж агаад би биендээ гоё хуваалцаад би биенээсээ гоё суралцаад тэг. Тэг авахын аваад тэг.
хаяхан хаяад тэгээд гоё. Яа. Тэгэхээр бүгдээрээ яг иймэрхүү байна. Тэгээд гоё яг тэр бит хоёр энэ өдрөө болцоочод байгаа тий. Одоогийн мэдлэр 12 сарын 20 хагас өдөр. Тийм. Би өөрийнхөө Instagram дээр болон Planday Instagram хаяг дээр ингээд аль аль мэдээлэл нь бол дэлгэрэнгүй оруулъя. Яаж тэр нөгөө нэг удаагийн Zoom meeting хагас өдөр байгаа. Тэрний удаагийн Zoom meeting яг онлайнаар бүгдээр яг зэрэг орж ирээд ингээд нэг удаа сайхан туршлагаа солилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр тэндээс мэдээллүүдийг аваарай. Дээрэс нь одоо яг санийх шиг юм гоё туршлагуудаа ингээд бас бичээрэй. Ингээд үнэхээр сонирхолтой санагдахаар туршлага байх юм бол одоо би бас тэмдэглэж аваад тэр хүнийг яг ингээд энэ тэрийг хуваалцаад өгөөч гэд ингээд гоё ус өрөөд тэр хүмүүсээс эрүүлмэр байгаа байхгүй. Тэгэхээр надаас ч юм уу золоо битээрс ингээд ямар нэг юм тий арга амар тий $1,000,000 санаа авна гэж хүлээхгүйгээр хэдүүлээ. Зүгээр л тэмдрээ ингээд улам гоё ашигладаг болохын тулд яавал зүгээр гэдэг агуулгыг хийх гэж байгаа. Тэгэхээр тэр энэ жилийн бас хаалтын гоё битүүрийн хийх ажлуудын чухал төлөвлөгөө байгаа тийм. Тэгээд одоо яг саяны тэр ээжийг бол жишээлбэл яг тухайн тэр воркшопороо бас гоё яг энэ тэрийг гоё хүмүүст гоё хуваалцвал амар гоё байх гэж бодож таа. Тийм тэгээ бас өөрөө ямар зорилго тавиад ерөөхдөө ямархуу байдлаар биелүүлсэн бэ яг нэг бодит зүгээр одоо ингээд айгүй хөрхөн чатууд ирдэ штэ. Одоо тэдэн жил юм тэгж явна гэж зорьсон байсан ч гэдэг юм уу те. Одоо шил гадагшаа сурахгаа явж исэн бол тэрийг ингээд төвчөртөгөө уйлдуулад яаж төлөвлөж чадсан бэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэрнээс нь бас санаа авдаг ч юм уу. Төрөжлийн YouTube уншиж хахад байр авна гэсэнсэн тэр хүн байраа авсан уу гэж би одоо яг reply хийж байгаа. За буцаад жилийн дараа орж ирээ энэ комент уншиг бичсэн хүмүүс. Тийм тэгэхээр тэр хүн жишээлбэл авсан уу? Хэрвээ авсан бол бас сонсомоор байгаа байхгүй. Гэх мэтчлэн ингээд гоё аваагүй ч гэсэн. Гэтэ тэрэндээ ингээд бас зориод явсан бол тэр чинь бас нэг юм одоо ахиц тий. Тэр чинь бас нэг юм ололт байгаа шүү дээ. Тэрийгээ ч гэсэн бас хуваалцаад аяга гоё. Хүмүүс ингээд өөрсдийнхөө тэр сториг явуулах амар гоё тий. Тэрийг унших. Би бол ингээд ахагийн нөгөө YouTube видеогийн комментиг нь унших амар дуртай. Би бүр ингээд шинэ комент орж ирэхээр ингээд уншдаг. Угнаад хоёроос ажилласаа ингээд рефреш хийдэг. Ажилласаа ингээд рефреш хийгээд яа тий. Тэгээд ингээд хүмүүс зүгээр зүрх тавьсан ч байдаг юм уу те. Эсвэл өстой гоё шүү гэдэг ч юм уу те. Тэд нар ингээ мэдээж гоё те. Гоё. Тэрийг нэг лайкийн тоон шиг ч юм уу тиймэрхүү сайн. Яг ингээд өөрсдийнхөө сториг хуваалцах. Ер нь тэд хүний ийм сториг сонсохоос аягүй дуртай байдаг юм биш үү те. Ягаад тэгэхээр ингээд бид нар чинь алдаж оноол бүгдээрээ л өөрсдийн гэсэн одоо байдлаар л амьдарч яваа шүү те. Тэгэхээр тэрийг ингээд хуваалцах нь өөрөө хүнд маш гоё ингээ мэдрэмжийг тэгээд бас бусдаасаа суралцах, бусдаасаа тэр нэг юм одоо юу гэдгийг те гэдэг тийм хамттай бид нар чинь ингээл хамттай өөр газар ч байдаг юм өөр байдлаар би нэг ер нь огт харж үзээгүй танихгүй ч гэсэн ингээд тэрийг нь уншингууд тодорхой хэмжээний юм холбогддгийн санагдсан. Тэгэл яг тэрийг мэдрэмжүүд амар гоё. Тэгэхээр бүгдээрээ гоё тиймэрхүү юм байвал гоё хуваалцаарай гэж. Тийм стори гэдэг чинь өөрөө амар тийм хүчтэй зүйл байхгүй юу? Одоо ингээд та нарын би бол ихэнхдээ нуулзааг байгаа. Гэхдээ ингээд би нөгөө сторигоо шеэр хийсний ачаар ингээд тийм connection deeper явж байгаа. Тэгэхээр нөгөө талаас бас стори орж ирэхээр ер нь ингээд харилцан юм холбоос үүсдэг те. Тэгээ community ч улам гоё хүчтэй болж ирдэг те. Тэгэхээр тэр утгаараа бүгдээр яг нэг team юм хийнэ гэж бодож байна. Анхаас ангийн одоо энэ YouTube-ийн subscribers-аараа шинжлэх үйл ямар вэ? Тэхүү. Анастаа дахиад таа. Тэ, анастаа дөмц. Бүгдээрээ Тэ би хэлчих. Нөө цамцаа өмсч байгаа. Яа. За окей. За. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планетахад бэлэн үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэд тань алгуурхан туслах аяллаа тань хамтрагч Planday-тэй танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг бодитоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англиан бичиж, эренблэн сарын төгсгөлд нь иргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аялын төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасан уудтай хүргэгдэх болно. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа Planday. За тэгээд дараагийнх нь миний энэ одоо карьер хэсэг л яваад байгаа штэ. Тэнгүү тавтай морил өөр миний rebranding хийвэ гэсэн маань. Энийг нэг оны ихэнд хийсэн ш таглаа бүр ингээд захианы цаастай болгоод хүүхдтэй намаа бүрээр намаа бүр ингээд яг юм багц гоё бэлгийн юу болгосон. Тэгэхээр тэр маань бол маш амжилттай оны ихэнд бол ингээд маш амжилттай. Тэгээд материал энэ ч гэсэн бүгд бүр маш гоё болсон байгаа тий. Тэгээд одоо хайрцаг энэ нь гоё болсон, өнгө нь гоё болсон, контентоо бас сайжруулсан.
Ер нь тавтай морил өрөм нь бол үнэхээр гоё нэг юм бүтээгдэхүүн те. Нэг талаасаа угаасаа бизнес шүү дээ. Би тэр бол ингээд өөртөөхөө бизнесийг хөгжүүлээ явж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа бол яг нэг юм нэг хайрладаг зүйл те. Одоо яг эвэлийн тийм passion эвэлтэй ер нь чицүү тийм бүтээгдэхүүн баггүй юу те. Яг тэр утгаараас тийм юм уу ингээд нэг тийм маш гоё харахаар л цаанаасаа гоё байдаг. Одоо планди ч гэсэн бас яг тиймэрхүү тий. Мэдээж бизнес яг адилхан. Гэхдээ цаанаа нэг юм гоё мэдрэмж авдаг. Одоо сая нөгөө Австрал манай хадам ээж ирээд тэгээ нэг хэдэн ширхэг планди авчираад тэгээ энэ ингээд одоо зарж байгаа шүү дээ. Тэгэнгүүт захиалгуудаа бэлдэж байгаа байхгүй юу? Өчтөр захиалгуудаа бэлдээд өнөөдөр яг шуудан дээр очиод ингээ өгч байгаа байхгүй юу? Нэг хүн рүү явуулж байгаа шуудангийн зардал нь $16. Зөвхөн шуудангийн зардал нь нэмээд пакэж эсвэл юм хайрцаг ч юм уу те. Тэгэнгүүт нэг одоо бараг $20 болчихж байгаа байхгүй юу те. Тэгээд пландигаа хэдээр ч ойлоо 45 ч үлээ те. Тэгэнгүүтээ тэрнийх нь $20 нь ерөөхдөө. Яг л $9 мэдээж бас тухайн үнээсээ авж байгаа. Гэхдээ нэмээд $11 бол төлж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бодонгууд ташигтай биш. Гэхдээ нэг юм мэдрэмж амар бас ашиггүй гэж хэлэхээр Монголд авч байгаа юм тий. Яг зөв. Ашгаасаа илүү хийгээд тэрийг ингээд захиалгаа бэлдээд одоо тэр чинь хүн ингээд пландик ч юм уу тавтай морил өрөмний ингээд зориод авч байгаа тэрийг нь бэлдээд явуулж байгаа мэдрэмж надад амар гоё байдаг. Тэр нь тэр ашгаасаа илүү амар гоё мэдрэмжтэй байдаг гэж хэлчихсэн шүү тий. Ашигтай бас ашиг байгаа тий. Огт ашиггүй бол биш мэдээж. Тэгээд золоо тэрийг айгүй happy хийдэг тий. Хөргөө ажлынхаа дундуур шуудан давж хөргөж өгч юм лээ. Гял цайныхаа цагаараа гараалгүйгээл ачаадаг тий. За дараагийн нэг юм гэрт болсон инээд хөвлөгдөг гэсэн байна. Энэ жил хөвлөгдсөн шүү дээ. Тийм биш тий. Яа. Гэрт болсон инээдийг бас би айгүй гоё тийм бэлгийн бүтээгдэхүүн гэж боддог байхгүй юу. Яг хоо би энэ дээр ерөөсөө цаг зарцуулчихдаг байгаа. Ирэх жил би ингээ гэр болсон инээдээ ингээ хүмүүс таниулах тал дээр ер нь бол илүү гоё юмнууд хийсгэн гэж бодож байгаа. Яг энэ айгүй гоё юу гэхээр угаасаа энэ хүүхдийнхаа энэ сториг ингэж стори баггүй юм чинь дахиад нэг стори чинь гэр бүлт чинь үүсэж байгаа сториг ингээ дахиад ингээ документ болго хадгална гэдэг нь гоё. Нөгөө талаасаа одоо шинэ жилээр хүүхдэд бэлэх өгсөн ч бай, нэг нас хүрч ийн одоо өсний найр тэ юу хичээсэн ингээд авчид өгсөн ч гэсэн гэрт босон инээд хүүхэд байгаа газар инээд байгаа. Тэгэхээр хүүхдээ байгаа газар дандаа гоё аз жаргал ингэж гоё цуглаж байгаа. Тэгэхээр гэр бүл нь инээд дүүрэн байгаасаа, эрүүл байгаасаа гэдэг утга агуулж нэрийгч бас өгсөн. Тэгэхээр гоё бүтээгдэхүүн гэж боддог. Авсан ч өгсөн ч айгүй тийм. Ер нь маш гоё тийм. Тэр утгаараа би ингээд нэг бэлгийн боодолтой ингээд дээр нь нэрээ бичих юм юутэй жижигхэн карттай хүртэл ингээд яг гэрт босон инээд зориулж тусгай юм бэлгийн уут бас ингэж дагалдуулж өгч мөгдөг. Тэгэхээр энэ маань бас ингээд айгүй удаан бодож байгаа гарч ирсэн. Тэгээд энэ дээрээ би бас ирэх жил илүү гоё дахиж тий одоо тавтай морил өрмөн шиг хүмүүсийг ингэж гоё мэддэг болохт нас юу байна гэж бодож байгаа. Тэгээд шинэ жилийн бэлгэнд ч гэсэн одоо гоё бас хүмүүс сонгоод гаргах байхаа тий. Тэр стори чинь бас нэг юм дурсамж байгаад байгаа юм тий. Одоо юу гэдгийг одоо хүүхд болгоно нэг тийм өөрийнхоороо нэг юм илэрхийлдэг, өөрийнхоороо нэг тийм хүүхдүүд маш бүтээлчтэй, маш креативтэй юмн дээр ингээ илэрхийлж байгаа тэр аргууд нь тий. Гэхдээ бид нар тэрийг ингээ тухайн үедээ маш гоё хөөрхөн гэж одоо ямар хөөрхөн юм бэ гэж амар гоё тэр нэг юм happy байдаг зүйлээ хэдхэн жилийн дараа ерөөсө огт мартцсан байдаг шүү дээ тий. Яг юу гэж хэлдэг байлаа. Тэнгүүт одоо яг нэг 10 юм хэлдэг байхад нэгийг л санаж яадаг тий. Миний хүү багада ингэж хэлдэг байсан гэх. Гэхдээ яг үндэ тухайн үед тэр хүүхд чинь бүр их олон юм бол хэлдэг байсан байгаа даа тий. Тэгэхээр тэр болгоныгоо ингээ үлдээгээд тэрийгээ эргээд ингээд хараад одоо заавал хүүхдтэй харахгүй ч өөрсдөндөө харах ч бас амар гоё их тий. Битээр л хүүхдийнхаа нөгөө юм байхын бичлэг энтрийг бас үзэх айгүй их дуртай. Хүүхдийнхаа хэлжсэн үг энтрийг ингээд бас харах дуртай. Тавтамаар л өрөм дээр ингээд нөгөө бичсэн байдаг юмнуудыг бас эргээд нэг харах гоё. Гэхдээ тэр болгон өөрөө ингээд нэг тийм маш гоё дурсамж байдаг тий. Азаргалтай тухайн үед авсан хөөрхөн мэдрэмж ингээд дахиад авдаг. Яг зөв хараад тий. Яа. За санхүү гэсэн чинь шууд чи ороод ирээ. Санхүүгээ миний дугаар ядгалцсан юм. Тийм санхүүгээ чиний дугаарыг. Тэр чамд санхүүгээ ядгалчдаг юм лээ. За. Нөхөр маань менежер болж ийм цалинтай болох гэж бараг л болцсон юм биш үү чи? Оо, тийм штэ. Бараг л. Менежер болж гинэ. Энэ үед менежер болоогүйс. Болоогүйс штэ. Тушаал тавьсан мөлий. Сая Монгол явах үеэр байхгүй юу? 6 сар 7 сар үед байхгүй юу? Тийм ээ. Тэрний өмнө бас ихтэй нэг тушаал дэвшлүү. Тийм тэгсэн. Тэгсэн. Ер нь тушаал бол нэг дэвшчээд байдаг тийм. Ер нь дэвшчээд байдаг шүү тийм. Тэгээд сая Монгол явах үеэр яг
менежер болсон ш нэрэ. Хоёулаа тэний нийгэмдэр ирсэн баха тий зүгээр хальт хэлсэн Тэгээ баха. нэг өөр бичлэгэн дээр зөв хальт хэлжсэн баг гэж бодчих тий. За баяр Тэр яг жоохон дэлгэрэнгүй ярих байх уу? Миний дэвтэр биелүүлж өгсөн. Баярлаа. Тэгээ энэ пландыг л ач. Хуваа уу. Пландыг л ч тий. Тийм пландыг Пландыг л ч тий. Нөгөө өнгөрсөн жилийнхаа бичлэгээ сонсч байсан ч яг бас энийг ярьжсэн. Тэгээд нэр нь тухайн үед ч нэм юм бас төлөвлөөд бас зориод ярьж исэн юм байна. Тэр нь яг биелээ олцсон ч гэсэн бас аюу гоё байгаа даа тий. Үнэхээр гоё байгаа даа. Тэгээд энэ дээр бас бичсэн байгаа тэр санхүүгийн дугаарын чинь бас юм гэсэн бас ер нь бас давгүй тий. Тийм харин яг дөнгөж ажлын эхний юунуудад бол бас жоохон байсан штэ. Одоо цалингийн хэмжээ. Дөнгөж эхлэхэд үү? Тийм тэр үед бүр маш бага байсан. Дөнгөж эхэлсэн нь бол угаасаа арай хэрцгээсэн. Зүгээр тэрний дараа ч гэсэн ингээд ерөөхдөө юу. Тэгээд тэрний дараагийн тушаал төвшлэлтэн дээр ч гэсэн хангалттай байсан гэж үү? Тэр чинь хангалттай байсан тийм. Гэхдээ нэрнтэй хангалттай. Яаж утсан? Яаж утсан ингээд Австралид 2 хүүхэдтэй ингийн амьдрахад бол хангалтгүй байсан. Үгүй хангалттай юу? Хангалтгүй нөө. Яах вэ? Өшөө хичээх үү? Дахиад юу яах вэ? Иргэжлийнхтараа яачих вэ? Ард нь дахиад нэг тэг зурх уу? Яах вэ? Шууд CEO болгочих уу? Тэхээс одоо дараа жилчүүд захирлынхын орон захирал болчих тийм. Харин тийм. Гэхдээ нэрнэсээ өөр бичлэгүүдээр нэг хаалт бас дурж байсан юмнууд дээр нь энд чинь ажил яг ингээд шинээр зүгээр Монголоос ирээд ороход бол жоохон хэцүү юм бэлээ гэдгийг бол мэдэрсэн. Би бүр жил хагас те хайгаад огт амжилт олоогүй те тэр хугацаанд болохоор ингээд ихвчлэн яг нөө төмрийн ажилтай барилгын ажил хийжсэн. Тэгээд барилгын ажлын айгүй гой зүйл нь ялангуяа Австральд нөгөө Монгол хүмүүс ер нь нэлээд ингээд зах зээлээ бас олцсон. Тэгээд цалин айгүй өндөртэй. Тэгэхээр гэр бүлээрээ ирээд амьдарч байгаа хүмүүс ялангуяа нэг нь угаасаа сурч нөгөөх нь ажилдаг нэг тийм байдлаар л ирж байгаа ш тий. Тэр үед бол ингээд санхүүгийн хувьд маш том юм гоё дэм болдог ажил байсан. Тэгээ тэрнийхээ араас яг нөгөө жил хагас болсныхаа дараа яг одоо мэрэгжлийн гэх юм уу тий карьераа хөөх ажил руугаа ингээд дөнгөж ихэсэндээ эхлэхдээ бол эн чинь нөгөө Монголоос ирсэн юу гэж мэдэхгүй тий цоошин хүн байгаа учраас бүр яг ингээд доороос нь эхэлж байгаа байхгүй тий. Тэгээ тэрнээс яг миний явсан нь бол тэрнээс өөр боломж. Яг нөгөө нэг рефлекшн ярьсан дээр чи дөнгөж тушаал бас төвчлээ гэж ярьж ирсэн санагдаад байгаа юм чи. Тэгэхээр тэрийг сонссноо нөө? Тийм балкон дээр ярьжсэн дээр тушаал төвчлээ гэж юу? Тэр үед төвшсөн шүү дээ. Төвшээтэл гэдэг шүү дээ. Би тэгтээ тэр үе чинь нөгөө бонус гэж ярьжсэн. Тийм. Ани шагнуулсан гэж ярьжсэн. Захирлын нэрмж тийм бонус авсан. Окей. Одоо өөрөө нэрмжи тэмтэй болмоор байна. Яа. Тэгээд ямар ч энэ жил бол яг ийм карьерийнхаа хувьд бол нэг том алхам бол хийж чадсан. Тэгээд миний ажилладаг газар болохоор ийм ерөөхдөө IT-ийн компани. Тэгээ ийм автомашины auction хийдэг ийм компани байдаг. Тэгээ би болохоор Австралийн East Coast-ийн sales operation хариуцсан менежерээр ажилладаг. Тэгэхээр одоо Сидней, Мельбурн, Квинсленд гэх юм энэ хотуудын одоо тэр auction-ыг хариуцж ажилладаг. Тэгээд тэгээд манай баг намайг оруулаад зургуулаа байдаг. Тэгээд 5 хүнтэйгээ хамт одоо ерөөхдөө их тэр борлуулалт болон үйл ажиллагаагаа хариуцаж ажилладаг. Одоо ингээд яхаар амар гоё бас санагддаг. Одоо яг энэ миний одоо хийж байгаа зүйл бол миний нөгөө анх 3 жилийн өмнө ирэхэд одоо нэг хүсчихсэн гэх юм уу те. Иймэрхүү байдлаар л ажил хиймээр байна гэдэг тэр зүйлийг гал би яг одоо ингээд хийгээд дээрэс нь бас менежер болсноч ч гэсэн тэр нэг юм яг тухайн үед хүсчихсэн зүйл дээрээ ингээд яг ирсэн. Тэг тэр хүсэж байгаа ажлаа хүсэж байгаа байдлаараа ингээд хийгээд явж байгаа нь бол маш юм сэтгэл ханамжтай. Дээрэс нь нэмээд нэг юм өөртөө итгэх итгэлийг дахиад нэмж өгсөн тийм. Ер нь л өөртөө итгэлтэй байдаг л да. Гэхдээ ингээд нэг юм жишээлбэл жил хагас ажил хайгаад ажил олж чадахгүй байхаар ингээд хүн тус ингээд нэг тийм өөртөө итгэх итгэл ингээд цаанаас ялч бурдаг юм байлаа. Би ер нь чадахгүй юм шүү ч гэдэг юм уу те. Энд намаа угаасаа үнэлэхгүй байна гэдэг тэр мэдрэмжийг амар их авсан те. Монгол гэдэг орныг хинч мэдэхгүй байгаа учраас миний Монголд хийжсэн тэр одоо ажлын туршлага гэдэг зүйл бол хинт ч хамаагүй байдаг юм болов ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүдээр жоохон ингэж өөртөө итгэлээ ингэж жоохон алдчихсан. Тэгээ яг ажилд ороод одоо баг 2 жил болчихж байгаа байхгүй юу те. Тэгээ энэ хугацаанд тэгээд ялангуяа энэ жил бол өөртөө итгэх тэр итгэлээ үнэхээр буцааж гоё авч чадсан. Тэгээд яг менежер болоод 4-5 сар болж байна. Тэгээд бас айгүй амжилттай
Хүн халаад байсан те. Уг нь хойлоо тэ энийгээр жоохон тостойгоо дилээ байгаа гэсэн чинь хүн халаад хүн хаалж амжилттай ажилласан те. Гэхдээ өөрөө ингээд орохгүй завжсэн дараа нь хүн хаалгах хэмжээнд дээр ирсэн гэхэр чинь жоохон бас нэг тийм нэг эвгүй юм шиг сонин юм шиг мэдрэмжтэй те. Тэгээ experience талаас аваад энийг уг нь бас золоотой сонирхож байгаа хүмүүс байх юм бол ингээд золоо ингээд хажууд ингээд карьерээ ингээд битээр ингээд болсон юмнуудаа ингээд яриад ингээд золоогийн одоо ярьж байгаа юмнууд, туулж байгаа юмнууд ч юм уу эсвэл ингээл одоо карьерийн өсөлттэй ингээл тэгснэ ингээл сэтгэл санаа чинь бас ингээд байнгын юм биш те ингээл од нэг юм болно энэ дээр юм байд юм байна ингээл иймэрхүү юмнуудыг ингээд сонсох те түрүүний ярьсан одоо австралич анх удаа ингээ хүнийг хаалхад яад юм байна гэдгийг ч юм уу ингээ тусад нь хоёлоо подкаст болгоо хийх юм бол би чамайг нэг зочноор өөрч яриулъя заяа нэг энэ талаар тэгэл та санхүүтэйгаа тэгж яриул зүгээр сонирхолтой байх гэж би бодоод идэв. Зүгээр чиний ярьж байгаа юмас тэгээд золоогийн гаргаж байгаа тэр одоо ингээд хүмүүстэй negotiate хийж байгаа юм ингээд надад шал өөр эсрэгээр яг тэр нь ингээд надад хүртэл ингээд сонсоход амар сургамжтай юмнууд байдаг байхгүй юу. Тэгэхээр чин тэрнээс нь одоо энд ажиллаж байгаа ч өөр гадаадд байгаа ч Монголд ч бай одоо ирээ гэж бодож байгаа юм байх юм бол бас авах ч юм уу те эсвэл чи өөрөө ингээд алдсан ч байсан. Тиймэрхүү юмнуудаас зүгээр ингээд одоо болж байгаа юмнуудаа шеэр хийх юм бол сонирхолтой хаа тий. Тийм бах яс. Тэгээд би одоо л ер нь ингээд нэг жоохон ажлынхаа юмнуудаа тасаад одоо нөгөө нэг менежерийн тэр позишн дээр тасаач гэх юм те. Яг Монгол яваад ирснээсээ 2 сар 3 сар бол жоохон юм стресстэй. Ер нь амар жоохон хэцүү дүү байсан. Яг гоо ажил дэжгүй яваад байгаа юм шиг боловч нэг юм дотор маш их прешертэй ер нь борлуулалт учраас маш их прешертэй ажилдаг. Тэгээд тэр борлуулалтынхаа нөгөө таргет руугаа байнга өдөр болгон борлуулалтын цаанаас ингээд хөөн гэдэг чинь бас амар амаргүй юм байл шүү дээ. Би нэг яг тэгж бол ажиллаж байгаа шүү дээ. Яг хөө тодорхой хэмжээнд бол байсан. Гэхдээ яг одооны шиг бол ерөөсөй байгаагүй. Тэгээд дээрэс нь нэмээд тэгээд Австралид англи хэлээр австралчуудтай тэгээд манайх л бас нэг Япон одоо толгой компани тавьчирч японочууд маань байдаг. Тэнгүүд ингээд хоёр өөр төрлийн соёл тэр хоёр өөр төрлийн соёл нь хоёулаа минийх бас биш те. Тэгэхээр хоёулаа гадаад тэр юугаар ингэж одоо ажиллана гэдэг бас нэлээд чаленжинг байсан. Тэгээд тэр 2-3 сар бас бизнес нэлээд стресссэн шүү дээ те. Одоо л ер нь харьцангуй гайгүй болчиход байгаа болохоос гэсэн тэрийг бас ингээд гоо шийдвэрлэж байгаа аргууд энэ төр гэсэн юм сонирхолтой. Тэгээд ямарсан нэг 4-5 сар болоход бол нэлээд гоё. Одоо л ер нь айгүй гоё болчлаа. Сэтгэл санааны өвч гэсэн илүү юм гоё доктортай болоод өнгөрсөн сарын энэ манай 3 жил гарan болсон компанийн хувьд яг юм рекорд хай. Чи тэ бүх подкастт ярих юмнууд ингэ ярьчих юм уу? Үргэлжлэх хасан. За дараагийнх нь болохоор хувийн өсөлт гэсэн хэсэг байна. IELTS-ийн тэд оноо авах гэсэн байна. Авсан шүү дээ. Баярлалаа. 10 хоног бэлтэл авсан. Энд гэхдээ нэг авирлаг оноо шээ заах. That's fine. За англи хэл ярих бичих чадвар 2 төвшин ахиулах гэнэ. Энийг яаж чимжмэр юм бэ? Дахиад IELTS өгөх юм уу? Одоо шууд англиэр мэдэн дээр яачих вэ? Үүнээс хойш би англиэр ярина. Hello everybody. Welcome to my channel. My name is Ахваяр гэдэг. I'm from Mongolia. Тэгэхээр ер нь бол сайжирсан байх гэж бодож байна. Яаж ч утсан. Энэ тийм ч бас нэг жил болго орж ирээд байдаг зорилго. Энэ жил ер нь амар бодит юм ий гэж бодоод юу хийвэл хамгийн үр дүнтэй вэ гэхээр яалтчгүй нөгөө яриагаа сайжруулъя гэдэг үүднээс би өдөр болгон 5-10 минут англиар яриа гэдэг нөгөө нэг юм төлбөртэй аппликейшн аваад яриадсан шүү дээ санаж байна уу тий. Тэгээ тэрэн дээр нэг 2 сар гаруй яриад тэгээ Монгол явах болсон. Тэгээд тэр бас надад амар үр дүнтэйсэн. Нэг тийм AI одоо AI хөгжсөн болохоор тийм аппликейшнуудыг авч байгаад хамгийн дайжгүй надад тохирсон. Ингээ буцаад яг миний ярих гэж байгаа эвтэйхэн буцаад надад зааж өгдөг. Тийм юугаар нэг 2 сар ингээд яг хийсэн чинь. Гэтэ би яг тэрийг ингээд өөрийгөө нөгөө нэг job interview-д бэлдэж байгаа байдлаар ч юм уу тий ингээд тодорхой сэдвийн өрөөнд ингээд хийгээ яваадсан байхгүй юу. Тэгээд хийгээдсэн чинь аягүй сайжирсан. Тэгээд Монгол яваад хайцсан байж байгаад ирээд плантигийн ажил гэж нэг жоохон ингээд сэнсэрж байгаа. Тэгээд буцаад саяхнаас дахиад хийгээд явж байгаа. Тэнгүүт ингээд өдөр алга ингээд ярьж агаад одоо ингээд би гэртээ монголоор ярьчихсан гинт switch хийгээд ингээд ярихаа нэг жоохон гацалттай байдаг шүү дээ. Эвэлийн сургууль төр очингууд тэгэхээр тим юм ингээд хамаагүй багасаад хамаагүй смут хүмүүстэй зүгээр юм сайхан яриад ингээд аппликейшнээр бас нэг small talk юмнууд гэсэн байдаг шүү дээ. Тийм тэр аппликейшн айгүй хөөрхөн. Тийм. Эвэлийн сургуулийнх нь ангийнхаа хүмүүстэй аав ээжтэй энэ төр ингээд ярьж байгааг анзаархаар бол чи бүр амар смут ярьдаг болцсон гэж би бол зүгээр. Тэгтээ тэр чинь тэгэл small talk шүү дээ. Тийм. Үгүй
бүр харин эсэргээрээ тэр амар би бол жишээлбэл small talk үнэхээр хийж чаддаг байхгүй. Үнэхээр чаддаг. Бүр ингээд маш их talk гэсэн. Big talk гэх юм байна. Мөнгөний л юм яриа. Гэхдээ би нэрээсээ тэрийг бол үнэхээр чаддаг. Тэгээд би болохоор чамаа ингээд харангуй чи болохоор амар гоё. Австралчууд бол бүр next level хийж чаддаг шүү дээ. Нэг юм бүр ингээд юу ч хамаагүй ингээд яриад маш гоё тэрийг яриа л те. А би бол нэг юм доод хязгаар австралчууд зэжил дээшээ байлаа гэхэд яг чи бол ингээд тэрийг нэг гоё балансыг нь бариад маш гоё смут ингээд ярьцдаг. Тэгээд би бол нөгөө эвэлийн одоо сургуулийнхаа янз бүрийн ивент энтертэй бол чамааг ер нь явуулчихлаа явуулсан. Би тэнд амар жоохон awkward аа. Тэгэж үстэй чи аав ээж нарт амар дэжгүй connection үүсгэсэн мэт шүү дээ тий. Гэхдээ яах вэ? Гэхдээ би бүр ингээд дотроо амар хэцүү. Надаас дотроо үндээс хэцүү байдаг. Ингээд нэг тийм амар хүчилдэг. Яха. Энд талаачгүй. Small talk хийх гэдэг. Чи тэг Монгол дээр тэгдэг үү? Үгүй Монгол хэл дээр бол яг би тэгтээ нэг тийм small talk хийх яриа бол бас тийм төрлийн хүн бол биш. А гэхдээ тэр чинь бидний хэл, бидний соёл, бид нар тэнд Монголд явж байгаа ингээд юу ч байдаг те. Тэгээ хараад нэг юм ярьж чадах байхгүй бүх юм мэдэх учраас. Энд бол маш юм ер нь юу ч мэдэхгүй талтай тий. Одоо дөнгөж 3 жил байж байгаа учраас хангалттай хэмжээний жишээлбэл ингээл цагаагаарын талаар гоё юм яригээл тэгтэл хүртэл тий. 3 жилийнхаа хугацаанд мэдээлэл дээр үндэслэж ярих хэрэгцээ олж байгаа байхгүй. Тэгээ тэрэнгүү тэр чинь нэг юм small talk хийх чадвар тий. Янз бүрийн арга хэрэгсэл юмнууд нь дутагдж байгаа байх. Гэхдээ ерөөсөө л ингээ нэг тийм хідэн өгүүлбэрээс цаашаага жоохон ингээ дандаа гацдаг. Харин тий. Эхний нэг 2 3 минут л ингээ ярина. Тэгэнгүүт тэрнээс цаашаага ингээ байхгүй болчихгод өөр сэдвээ гаргаж ирэх хэрэгтэй болчдөг тий. Тэгээ өөр сэдвээ гаргаж. Яг тий. Тэгэнгүүт тэр зүйлүүд жоохон ингээд хэцүү байдаг тий. Нэлээд struggle байдаг. Англи хэл плюс жоохон нэг юм хов хүний өөрийнх нь зан чанараас орж ирдэг тий. Харин тий. Тэгээ би одоо жишээлбэл сүүлийн 2 жил ингээд яг манай багийнхан бол одоо австралчууд байгаа байхгүй тий. Би тэдэртэйгээ ингээл яриад ажил төрлөө ингээл явуулаад тодорхой хэмжээний миний англи хэл ч гэсэн уул нь бол сайжирч байх ёстой шүү дээ тий. Гэхдээ л би ингээд эвэлийн энэ одоо юу нэ тий. Ангийн одоо хүүхдүүдийнх нь аав ээжтэй ярихдаа дандаа ингээл бүрэг ингэж орж ирдэг. Амар хэцүү. Тэгээ ер нь бүх ч байгаа төрс өдрөмдөр дээр очих яалтгүй нэг цаг хүүхдэд тоглож байгаа зэрэгтэй асуудаг яалтгүй юм тий. Тэг яг тэ бас хөрхөн харцсангуу харцсангуу бас ингээд сайжирчл байх шиг байгаа юм тий. Гэхдээ нэг авж байгаа мэдрэмж нь хിവэрэ байгаа учраас өөрсдөө ерөөсөө сайжрахгүй байгаа даа гэж мэдэрч иж маа. Тийм тэгээд хоёр төвшнгөө яаж шахаад байсан гэсэн үг би сая. Хоёр төвшин яаж шаасан бэ? Хоёр төвшингаа яаж шалгах юм бэ гэжсэн. Тэг яг зөвөр миний бодож байгаа нэг төвшөндөө ч биш. Би тодорхой хугацааны дээр ажилд ороход би ингээ богино хугацаанд хоёр хүүхдийнхээ хажуугаар эрчимтэй бэлдэж чадахгүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор урт хугацаанд бэлдээ гэсэн санаанаасаа одоо ингээд weekly хуудсан дээр 7 хоног болгон нөгөө habit tracker гэдэг байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээ ярих гэдгийг оруулчаал. Өдөр болгон ерөөс ихчгүй дотоочгүй 5-10 минут л яриад хахад ингээл жоохон ингээл аманд ороод уусаал тэгээл дараа нэг энэ тэндээс нь ингээл тэнгүүт тэр AI-ийн одоо ингээд онлайн хичээл авах биш AI багштай байх чинь хүснээрээ ярьж болдог байхгүй тий. Гэтэ ичгүй яриад тэнийг буцаад юу гэж хэлэх вэ гэж мэгээд тэгээд тэр нь айгуу гоё байгаад тэгээ буцаад нэг тодорхой хугацаанд би яг нэг яг интервью бэлдэх болоход бас жоохон нэмэртэй болох байх гэдэг үүднээсээ л жоохон бэлдээд байгаа юм. Тэрнээс биш нэг хоёр төвшөө хахад одоо надад бол сертификат бол ямарч учир утгагүй зүйл аа. Дараагийнх нь хүмүүс сургуультай амжилттай сурч мундаг сурагч болов гэнэ. Мундаг сурагч гэнэ. Гэтэ миний хөө амар амжилттай байгаа тий. Айгу мундаг байгаа шүү дээ. Айгу тийм эвэл бүр амар сошиал гэсэн чи би бүр тийм үү. Гэтэ айгу хөөрхөн одоо сургуультай бүр амар дуртай, өөртөө амар ихтгэлтэй. Тэгэл найзуудтайгаа айгу гой тоглолдог. Ингийнхэн дундаа ч гэсэн ингээд харах юм бол айгу тийм нэр хүндтэй. Амар sense of humorтэй бас тий. Тийм тэгээс айгу марцсан. Тийм хөөрхөн байгааг харахаар амар тайвширч байгаа юм чинь тий. Яа, бүр амар гой тайвширдаг болсон. Би өнгөрсөн жилийн нөгөө тэр бичлэгээ үзчихсэн чинь яг сургуульд орох арай орог байсан байгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд цэцэрлэгээ ингээд дууссан. Тэнгүү чин цэцэрлэг дээрээ бол хоёлаа жоохон санаа зовдөг байсан шүү дээ. Миний хүч ингээд жоохон ичимхий янз бүрийн байдлаар ингээд сайн ярьдгүү нэ тэрээгээд тэгээ сургууль дээр одоо гайгүй байгаа даа нэ тэргээд амар их тийм санаа зовж исэн байгаа даахгүй тухай үед те. Тэгээд яг хиндээ бас яг тийм
шинэ орчин байсан учраас жоохон хэцүү байсан. Гэхдээ ер нь маш хурдан гоё басан зохицсон шүү дээ, тий. Айгүй мундаг. Тэгээд нөгөө ангийнхан хүмүүстэй аав ээж нь эвэл амар ийм тийм гэдэг тэрийг сонсох амар. Тийм хөрхөө. Тэгээд анх бараг тэр сонсож вау гэж бодож ирсэн, тий. Эвэл бүр амар сошиал гэл, тий. Бараг бүр амар ингээл Сургалтын зүйл гэдэг ч шиг тий. Oh my goodness, тий. Яа, so funny. Тэгэхээр тэр бол маш энэ жилийн хувьд маш гоё юм сэтгэл хангалуун байсан нэг том зүйл байсан эвэлийн. Тэгээд эвээ хүүгээ тэгж мундаг байгааг нь харах те. Тэгээд сая бас төрсөн өдрийн гоё тэмдэглээд те. Ангийнхан бүх хүүхдтэйг нь бүх хүүхд нь ирээд те. Бүр амар гоё бас төрсөн өдрийн ч маш гоё бас анх удаага тэгж тэмдэглэж үзсэн те. Тэгээд бүр үнэхээр тийм гоё мэдрэмж бол бас яг аав ээжүүд бас хүүхдийнхаа тийм байгааг харах юм айгу өөр гэдэг юм байна те. Хүүхдээ ингээд гоё ингээд чадчихээн те өсчихээн энэ төр гэдэг тэр мэдрэмжүүдийг ингэж хардаг хараад авч байгаа мэдрэмж бол бас үгээр тийм гоё илэрхийлэхэд бас хэцүү гэхдээ үнэхээр гоё мэдрэмж байт юм байна гэдгийг өдөө 33 наснда тэг хүүгээ 7 нас тэгэхээр хөрхөн. Үнэхээр тэгэл үнэхээр гоё. Ивэл л үнэхээр хөрхөн байгаа. Одоо тэгээд ингээд бит хоёр баг тэр сургуулийн мэлзэлдэгнийх айгүй ховорхаарч байгаа. Магаш тиймтэй тэрээ бэлдээрээ ингийн шүү гэж мэгээлтэй. Одоо ингээд өөрөө тэр юмнууд ингээд ойлгож болох болсон. Бүх юмас хануулдаг те. Өнөөдөр ийм шүү, ийм юм авсан уу тэгэрээ гээл те. Вау. Хойлонд нэр нь бас маш их юм тос болж байгаа те тэр утгаараа те. Яа. Дүүмүүг харж өгдөг болцсон те хөрхөн. За, ирмүү ирүүл шилдэг ажилтаа. Ажилтан уу? Ажилтан. Манай шилдэг. Гэр бүлийн шилдэг ба. Тавтай морол үрмэн дурсан бүтээх ном. Ирмүү ирүүлийнх цаваас хэрэглэн хүү болон өч төрнөж монгол хэлээр хэлт оров гинэ. Өө бүр хэлт оров. Хэлт оруулнаас нь тийм. За цаваас хэрэглэн бол бүр ярилдаггүй ёо. Гайхамшигт. Тэгээд үнэхээр ирмэн бол зүгээр хаасаагүй байна нэр гэсэн тийм. Нэг юм нүдэн гэлтгэн. Тэгээ монголоор хэлдэж шнэ тийм мэ гэдэг ганц хүүхд төрсөн бүх. Тэгээ аваа гэдэг хөрхөл. Аваа гişүн сэрчээл. Аваа гэх. Хөрхөл. Хажиж хичээсэн шиг тийм. Аваа. Яаж гуугаад ээжийг шилэхгүй тийм. Арай гонтмоор уу тэгээ цаваас хэрэглэн учраас хэлэхгүй байгаад шиг юм тийм үү. Тэгээ нэг ажлаас ирэнгүүт аваа гэдэг нь сайн хөрхөн тийм. Шууд ингэ төлхөр дуурангуут тэгж хэлдэг. Аваа гэсэн тийм. Тэгээ бид нар нөгөө өнгөрсөн жилийн бичлэг үзчихсэн чинь бас чи хоол сайн иддэг гэд бас тэгж ярьжсэн. Тэрийг бас аягүй сайн яж таа. Дөнгөж хоолн дэржсэн. Оо амар шүү тий. Сайн яж байгаа. Бас баярлж байгаа. Тийм хөрх мундаг байгаа. Шилдэг ажилтан номер 2. За, Ивэлигийн 2 төрлийн спортын дугууланд явуул өгнө. Бүр яг тэгсэн биш. Нэг нь усан бассейнд явж байгаа. Нэг нь хөл бөмбөлж байгаа тийм. Тэр бас маш усан бассейндээс айгүй тууштай явуулж байгаа тийм. Тэгж байгаа тийм. Эдгээр айгүй удаан заадаг тийм. Гэтэ удаан заадаг ч гэхдээ хөрхөм 7 ногт нэг л явд юм да. Тэгтээ бас ингээд ялчгүй багтан л суулгах хэвээр скил байгаа учраас хөл бөмбөгт бас найзууд нь бас явъя. Айгүй нерд найзууд нь явъя гэд тэгээд бүгдээ нэг юм амар юу биш болохоор тийм амар атлетик биш нэг тийм сүрдмээр биш болохоор хамт явмаар байсан юм шиг байна. Тэгээд хамт явъя гэд тэгээд хөөрхөн яваад айгүй хөөрхөн тоглож мөглж илээ. Тэр тоглоом харахаас амар гоё те. Тэгээ өмнөх хүн дээр чи чамааг очиход гол хийсэн гэсэн ч те. Тийм нэг хөөрхөн явсаад өмнө нэг айгүй тийм айгаад идэх байхгүй нэг арай зарим том ангийнхаа хүүхдүүд ингээд зөрүүлж хөшгөлж айгаад идэх гэсэн чинь нэг төгөж очсороо ингээд ороотлоод гол хийчих бүр ингээд өмнөөсөө яа тэртэй хармаар байсан. Хөөрхөн байсан ёо харин тий. Та бичлэг хийсэн бол те. Би тэгээ нөгөө нэг зүгээр хөрөнгөөгөө иддэг болохоор тэгээд зэгээд тоохгүй идчих гэн гүсрэгээд гол хийчихсэн. Тэр ста сонсон ч амар те. За. Хоёр хүүдээ монгол хэлийг тууштай заав гинэ. Тэгээ ер нь ивэл одоо бүр явсараа одоо их нас юу лээ? Тэг их нас шатанд орох гэж байгаа юм биш үү? Тийм бахтай. Гэдэг чинь баг энэ унах хичээлийнхаа сүүлийн 1-2 шат руу ингээд ороод ирээ дуусч байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр үнэхээр тууштай хийж байгаа. Энийхээ үр шимийг үнэхээр сайн хүртэж байгаа. Одоо сая баялаг шалгуур яг хөө мэдээж Монголтойгоо хөхтэйг үүсэхгүй тэр нь л хомчтой. Тэгтэл сая манай ээж мэж ирэхэд ингээд сайхан бүх юм ойлголт чинь хүссэн Монгол юм хамт үзчихэж байна. Тэг айгуу сайн бичин уншин ингээд бахаар бүр айгуу их тийм өгөөж ихтэй байгаа. Тэгээд сая physical Asia хүртэл Монгол сабтайтлтай тийм үзэлтэй. Яа. Тэгэл би одоо ойлгоно гэлтэй нэг монголоор ирсэн чи одоо би ойлгоно гэх нөхөрхөн. Өмнө нь Netflix-ийн юмнууд англи хэл мэлээрээ тэгээс болохоор тэр утгаараа айгуу хөөрхөн байгаа. Яа. Тэг унах сургуулиал үнэхээр байгаад үнэхээр талархах хэрэгтэй тий. Тий. Нэрээс маш чухал. Маш чухал. Энд чинь
хүүхд одоо эвэлийн церемони ч ялгаа ахгүй. Явандаа бид чинь бас Монгол руугаа зинэ зэгт бас очиж шүү дээ. Тэр үед бас нэг юм Монголынхоо нэгдүгээрт монголоор ярьж чаддаг. Тэгээ бас тодорхой хэмжээний тэр соёлоо бас нэг ингээ мэддэг те. Одоо тэр унах хичээл дээр тэр нөгөө нэг ёс заншил гэдэг хичээл нь орж идэг те. Тэр бол надаа бас яг тэр монгол хэлээ заахтайгаа яг дүүцсэн хэмжээний чухал зүйл байгаа даахгүй те. Бид нар чинь бас нэг юм монгол хүн учраас мэдээж бусад орнуудаас шал өөр нэг юм соёл байгаа. Тэрнийхээ ингээд бүр яг Монголд байгаа юм шиг мэдээж тэрийг авч чадахгүй ч гэсэн адаглаад гэр гэж юм байдаг юм байна тий. Монгол юм баярууд гэдэг чинь юм байдаг юм байна гэдэг зүйлүүдээгаа ингээд нэг сонсчихно гэдэг чинь бас шал өөр болчих жоох тий. Тэгээ тодорхой хэмжээний нэг юм хөрхөн одоо юу гэдгийг гой шагаа магаач гэдэг юм тий. Тийм яг тэр хэлчихсэн. Ээжийнхээ ирэхэд юу зах уу гэсэн чи шагаа гэдэг тий. Эмээн бүр баярлаад бүүн шагаа авчирж өгөөд тэр чинь ингээд үдцсэн юм аа яаж тоглолт юм бол гэ тэгээ ирээд баахан шагааны тоглоом юу агаал нисэлж сурч мурал тэгээ нисэлсэн гараар авахгүй мөхгүй хөрхөн сурцсан гих мэтчлэн тэр одоо нөгөө физикал эшээ үзээд энэ тэнд байгаа хүүхдүүд бас монголоо илүү их сонирхдаг болж иж магадгүй тэгэхээр яг тэр үед нь ингээд унах хичээлд бас явуулах юм бол үнэхээр үр дүнтэй шүү. Тэг ялчгүй үзэж байгаа юм хүндрээд ирэхээр ингээд илүү их одоо би тайлбарлаж өгөх хэрэгцээ одоо бол гарч ирдэг тий одоо ингээл тий ялгалууд үзэх ч юм уу тий нууц товчом үзэх зарим нь би бараг мэдэхгүй зөө өнөөдөр 12 сарын 6 гэдгсэн чинь наа чи нөгөө нэг Монгол улс нөгөө нэг хэдэн зуун жилийн өмнө үүсгэсэн өдөртэй адилхан байж тэгээд харин би түрүүн чи сонсно тэр битэр юм яриадсан. Тэгсэн чинь нөгөө их Монгол 1206 онд байгуулагдсантай адилхан байна гэж хэлэх гээд байгаа юм байна л та. Бид юу лаг юм зээчлэлцээ юм тий. 12 сарын 6-ыг тий 12 сарын 6-нд ихнаас шатны эхлэн гинэ минийх тэгээд тэгж хэлсэн чи Монгол улс үүссэн шиг байна штэ ч гэлээ нэг юм яриад харна бодоодсэн чинь ээжнээс мэдлэгтэй тул ойлгох байхгүй тий. Йоо за. Би нэг уцаа хараад байгаа манай хүүхд унтж байгаа бага. Тэгээ камераараа анзаарч харж байхгүй бол. Дараа нь хайртай хамт quality time цуг хийх цуг өнгөрөө өгнэ. Өнгөрөөсөн үү? Дагвэстэй. Гэтэ бас нэг ер нь битүүрийн айгуу сайн чухалж авч үздэг зүйл бол яаж ямар аимшигтэй 7 хоног байсан ч гэсэн ер нь 5 дахь хагасаа ингээд яг зөвхөн бүх юм хаяад хоёр биеинд ингээд яг зориулж чаддаг те ингээд хамтдаа кино үзэх бол үзээд юм ярилцах бол ярилцаад ингээд эсвэл гадууршныг гарч чаддаг юм даа. Угнаа найз залуутааснаас шүүрш гарах байсан та. Угнаа. Миний найз бод дахиад бод. Яа. Бид нарт чи хэрэгтэй. Эсвэл хоёр хүүхд аваад хоёр хамт явмаар юм гэсэн тийм. Тэгэхээр тэр цаг бас айгүй чухал санагддаг. Тэгэхээр хизээч бас л залуу байгаа хүмүүс бол хизээч завтай цагтай байхгүй учраас яг тэгж өнгөрөөлгөө заримдаа ингээд яах харахгүй ингээд өөр юм зарцуулах хэрэгтэй болчингууд айгүй дэрчлэн айгүй тийм стресстэй яваад тэгтээ нэг цогцолтон. Тийм харин ер нь нэг тийм мэдрэмж амар чухал юм шиг тий. Одоо юу гэдгийг ажиллал амьдрал гэд хар чин яг ямар мэдрэмжийн төлөөч гэдэг юм яг яах гэж тэгж явж байгаа гэдэг нэг юм байна шүү дээ тий. Тэгэнгүүт за одоо жишээлбэл үнэхээр ажилласаа маш их кайф авч байгаа бол бас that's fine тий. Бас ингээд ингээд хүн ингээд тэрүүгээр явж шүү дээ. А гэхдээ бас яг тийм биш бол ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо тийм битэрийн хувьд бол ер нь өөрөөсөндөө ингэж би биенээс аягүй их тэр нэг юм гой мэдрэмжээ аваа сурцсан юм шиг байгаад байгаа юм тий. Ер нь зүгээр тийм үү. Үгүй. Яа. Бусад зүйлээс авдаг мэдрэмжээс илүү гой мэдрэмжийг яг би биенээсээ ингэж хамт байх тэр хугацаанаас аваад сурцсан. Тэгээ тэр мэдрэмж нь байхгүй болчингод яг ингэж нэг юм дутаад эхэлдэг тий. Зүгээр ингэж хамтдаа суугаад нэг кино үзэж чадаагүй 7 хоног бол бас нэг жоохон нэг тийм гоё биш 7 хоног болчиход байгаа байхгүй юу те. Тэгээ ерөнхийдөө яг ингэж бодогддаг юм нь хүүхдийн хүмүүжил те хүүхдийн асаргаа гэр бүлийн харилцаа гэдэг бол өөдөө за одоо болчлоо гэж ерөөсөө бодож болтгүй зүйл юм шиг санагдсан гэх юм уу. Ялангуяа одоо хүүхд нэг 17-8 хүртэл бараг тэх хэстэй юм шиг байгаа даа те. За одоо манай хүүхд юу алцахгүй дээ гэж ер нь хайж болохгүй. Ерөөсө бүх шатанд нь л ингэж тохирсон анхаарал тохирсон юм ингэж заавал хийх хэрэгтэй. За одоо манай хүн алцахгүй. Эсвэл одоо битээр ингэж за ер нь салахаарг болчихлоо. За одоо ажил руу анхаарыг гэдэг юм байдгүй юм байна гэж юу нэг батны хараанд орцсон. Тийм одоо битээр ерөөс найдвартай гэж юм байхгүй. Зүгээр ингэж байнгын л ингээл явах хэрэгтэй. Тийм харилцаад яг амьдралынхаа хэм маягтай уях хэрэгтэй. Тэр утгаараа яг ингэж 7 хоногийн хагас 5
ахын оройноос эхлээл ингээ хагас бүтэн сайн ингээ зориулаад сурцсан нь бол бас айгүй тийм олон ачаалалтай үеийг бас тавхад амар чухал нөлөөтэй гэдэг яс тий. Тэгээд одоо хүүхдтэй хүмүүс бол бас маш амар сайн ойлгоо шүү дээ. Ингээд цаг ер нь байхгүй бие биендээ зарцуулах цаг ер нь байхгүй аюу хэцүү шүү дээ. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар цагийг өөрөөсөө одоо нэг аргаар тий заавал гаргахгүй бол одоо юу гэдгийг за хүүхдтэй ингээд хүүхдээ амар чухалчилж байгаа мөртлөө өөрсдөө хоорондоо харилцааны ч юм уу тэгээ нэг гой байхаа болчихоор чинь эргээд хүүхдтэй гой харьцаж ч юм уу гой зүйлүүдийг ингэж өгөх тэр боломж нь илүү багасах юм шиг бол зүгээр санагдаад байгаа байхгүй аав ээж нь гоё юм харилцаатай тий амар гоё байж иж хүүхдтэй яг тэр хайраа ерөөхдөө бас өгнө шүү дээ. Тэгэхээр тэр утгаараач тэр өөрсдөндөө зарцуулах тэр цаг өөрсдөндөө яг ингээд тэр авах гой мэдрэмжээ битэрэл заримдаа бол яг тэгдэгтэй ингээд хүүхдээсээ л өөрсдөө илүү тавьдаг тий. Тэгдэг. Нөө энэ бол бидний цаг ер нь бол тий хангалттай цаг зарцуулсан ер нь тий хоёр зүгээр ингээ унтч гэдэг юм тий. Тиймэрхүү байдлаар нэрнгэсээ яг заримдаа бол өөрсдөө илүү тавих хэрэгтэй юм шиг бол санагддаг. Тэгээ битэр одоо нөгөө Ирмүнийг айгу хайтаахан унтуулаад сурснаас хойш бас айгу хайтаахан болсон шүү дээ. Өөрсөндөө илүү гой цагтаа. Тэгээд нэг 8 өнгөрөөгөөд 2 хүүхдээ ер нь унтуулцдаг. Тэрнээс хойшоогоо ингээд бас харьцангуй өөрсдөө нэг 2 цаг маг ч юм уу те зарцуулах бол цаг гардаг. За дараагийнх нь бол нүүн гэсэн байна. Нүгэг байгаа. Барай хагаалгаа тий. Гэтэ ер нь эх хичээл бол нүүж таарах бах гэж бодоод байгаа тий. Дараагийнх нь чөлөөт цаг гэдэг хэсэг байна. 7 хоногт 2-оос дээш удаа жимд явна гинэ. За энийг түрүү нэлээд дэлгэрэнгүй ярьсан юм чинь. Мельбурнд 3 өөр газар шинээр аялах гинэ. Түрүү жилийн 100 Филипп Айланд энэ төр гэл. Түрүү жилийн 100-аас сайн явсан тий. Тэгсэн. Ер нь бол бас хөөрхөн явсан шүү. Энэ жил бас гоё аялал төлөвлөж кампинг хийн. Тэ бид төр шинэ жилээр бас Сидней энтер бас орох төлөвлөгөө бас байна. Дараагийнх нь болохоор 6-аас 7 сард Монголд очиж амарна гэсэн байна. Энэ ч том зорилго байсан. Үнэхээр гоё амарсан. Энийг бол дэлгэрэнгүй оруулсан байгаа учраас ер нь зөв Монгол очих гойсон тий. Харин гойсон шүү дээ. Гойсон тэгэхээр гойсон. Хэдэн жилээр очих. Сүнсээ тийж чадсан гэсэн тий. Гойсон тий. Яалтч үнэхээр гоё мэдрэмж авч чадсан. Монгол явах замдаа Японоор дайрна гинэ. Дайрсан уу? Тэгүр нисэн үү. За анхаа 10 сард Бали 2025 аяллаа хийн гэж байна. Бали аяллыг өч Бали гэдэг бэбитэй болсон манай найз. Тийштэй нэраа бэбитэй болсон. Хөвгүүдтэйг хамт номын сан тогтмол орно нэ. Тогтмол ороогүй. За худлаа яриад явах гэхгүй. Ганц хоёр бол орсон тий. Орсон уу? Ороогүй жилийн хугацаанд. Тэр тогтмолын дараа чи. Очсон. Тий. За эрүүл мэнд гэдэг хэсэг байна дараагийнх нь. Анхаа лазер хэлгэж шилнээсээ салав гинэ. Нэгэ биелүүлждэг байна. Тийм байна. Анхаа 2025 оны 12 сард 54 хэлэглэр нам болсон байв гинэ. Одоо идэв. Хэлэх үү яах вэ? Энэ жил би уг нь за энэ турах гэдэг зорилгоо ер нь инээдэн байха болио. Тий одоо зүгээр яг ингэж зүгээр турна гэж бичээл тэгэл яг жимд явж байгаа. Тэнгүүт яг идэхтэйг холбоотой бол ерөөсөө ажил хийхгүй байх гэж бодоод сүүл нэг 30 өдрийн чаленж хийсэн шүү дээ. Тэгээ шүгэр чаленж энэ төр хийгээд тэгээ нилээн бас айгу үр дүнтэй гоё байсан. Тэгтээ 54 бол болоогүй яа. Би тэгж төрч хичээж ямар нэг юм ямарч үйлдэл хийсэндээ бол амар хаппи байгаад байгаа байхгүй юу. Хүмүүс бичснээ ингээд таглаад хайчаад тэгээд жилийнхэн төгсөлт уншаад энэ билэг байна гэж тийш ингээд өөрөөртөө сануулад ямар нэгэн байдлаар нэг жоохон нэг тиймэрхүү юм болохгүй л угаасаа бас биелэхгүй штэ би ингээд 2 3 жил тэгээ бичсэн зүг турн гэж бичсэн юм жил ямар нэг юм хийе гэд тийм бол юм хийсэн байгаа. Гэхдээ би дахиад ирэх дахиад зорно гэж. Тэгтээ яг нөгөө турах гэдэг зорилгоос илүү би одоо нэг булчингийн масаа цуглуулна гэдэг зорилготой болчихсон. Ягаад гэх юм бол миний жин хасахгүй байгаа нь ер нь одоо талаас илүү хувь нь бол идэхэмтэй холбоотой. Идэх юм гэдэг бол майндтай холбоотой. Тэгвэл би дандаа тийм нэг майндтай холбоотой юм сургалт оны юмд айгүй хамрагдсан шүү дээ. Ингээл ном унших ч юм уу. Тиймэрхүү
нөгөө тархиараа л идчихэж байгаа юм удирдах чадахгүй байгаа даа ингээд да ялагдаад байгаа болохоор тэгэхээр тэр болгоноос олж авсан юм да болчингаал цөглүүлээ тэгээд жим дээрээ ч гэсэн шалгуулдаг юм болчингийн мас нэмэгдэж гин үү дотор өөх маа шатж гин үү дандаа тиймэрхүү юмнууд тэр чинь болчингийн мас бол нэлээд нэмэгдсэн. Тий айгуу сайн нэмэгдсэн. Тэгэнгүүт миний бодлоор бол нэг жин амар чухал биш юм шиг бол санагддаг. Зүгээр яг миний зүгээр өөрийн хардаг үнцэг болохоор болчин сайн байх юм бол жин бол бас их байж болно шүү дээ тий. Гэхдээ илүүд л жин л баг байхад ер нь болчих жоох тий. Тэр утгаараа болж бас нэлээд ахиц бол яг тэр килограммаараа бол ахиц тийм их биш гэсэн болчингийн мас гэдэг юугаар бол амар сайн ахиц хийсэн байх гэж бодож байна. Тэнгүүд бас нэг юм чамаа ингээ зүр хөндлөнгөөс нь ингээ харахаар яг наадхан зарчим бол чи үлэмжлэлтэй харамсахааргүй ажилласан байхгүй. Тэ тасгал хөдөлгөөний сайн хийсэн хоолн дээрээ ч бас ер нь нэлээд сайн анхаарсан. Одоо ялангуяа хоёлаа сахарлаг юм айгу баг иддэг болсон. Тэ жишээлбэл тэ хоол бусад янз бүрийн юмнуудаа бол их хатар хордгоо гэхдээ ядаж юм одоо хоёлаа амар их амттай юм дуртай. Одоо ч дуртай шүү. Гэхдээ тэрийг бол ингээд хумсартайгаар дандаа татгалцдаг болцсон. Кофегоо зүгээр кофегоор нь л уудаг болцсон. Тэ өмнө бол дандаа амттай битээ иддэг гэсэн аахгүй тэ. Тэр яг кофе уунгот ивэл гараад ирдэг. Кофе авчаагүй гэдэг тэ. Тэр дээр яг амттай хүмүүс байнга ууждаг гэсэн маа тэ. Тэр утгаараа бол жоод үнэхээр амар амжилттай ажилласан гэж бодож байна. Үр дүн бол яг хүрэн хүрхгүй гэдэг юм бол байгаа. Гэхдээ гол нь тэр хүртлэх явцын тэр нэг юм прогресс нэ. Тэрэнд оролж байлаа гэдэг үнэхээр 100% аж. За 100% биш юм ахны 99% бол ажилласан тэ. Мундаг байсан шүү. Хичээнэ. Гэр бүлэрээ бүтэн биеийн шинжилгээ өгч эрүүл саруул байгаагаа мэдлээ гинэ. Ер нь шинжилгээндээ гоё шүү. Итгэл эмгэлэгтэй очиж өгсөн. Тэгээ итгэл эмгэлгийн хамт олон баярлаа. Сая Монгол тарьсан дээрээ ч тэр энд байхдаа ч гэсэн тэр ерөнхийдөө бас шинжилгээнүүд өгөөд явж байгаа. Энэ бас биднэрт байх хэвээр амар чухал. Заавшгүй гарах хэвээр зардал гэж боддог. За зөв тохирсон сэтгэл зүйч олоо гинэ. Олоогүй. Өдөр бүр бясалгал хийв гинэ. Хойлоо орой болгон бясалгал хийж унтдаг байснаа сүүлд Монгол ирснээс хойш ерөөсөө хийх болчихсон. Гэхдээ би бас ер нь чи одоо хийгээд байгаа тий. Би л бясалгахгүй байна. Би сүүлийн үед бас йога ер нь хийгээд байгаа. Тэр амьдрал бүр йог хийх шаардтай юм тий. Үнэхээр шаардтай юм л харин гэхдээ. Тэгээд яг унтрахаа өмнө яагаад йог хийж зүгээр хөшөөд үгүй зүгээр л яг хөшөх бол биш. Гэхдээ нэг тийм нэг 10 минут хийхээр ингээд нэг тийм гоё тайвшрал. Одоо юу гэдэг жишээлбэл ингээд өглөөнөөс эхлээд өдөр болгоныг ингээл аваад байгаа хэрсэн ингээл тэгмүүтэй ингээл ажил бол биний хол байнгын нэг юм баггүй. Одоо манай хоёр чинь байнгын бас юм шүү дээ. Тэгэнгүүт яг өглөөний 8-аас оройны 8 хүртэл бол нэг юм байнгын юм high level-ийн нэг юм тавиад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэрийг ингээд бие гоё тайвшруулад дээрэс нь мэдээж бас тэр хөшөлч гэдэг юм уу тэр төрлийн юмнууд ч гэсэн байгаа даа тий. Тэгээд нэг 10 минут йога хийгээд араас нэг 10 минут бясалгал хийчихэнгүүт нэг яг ингэ нэг гоо жоохон тайвшраад тэгээд эргээд нэг ингэ нэг жоохон юмыг нэг эргээрч гэдэг юм уу тий. Би бас ингэ сүүлийн үед амар их жоохон анзаарсан юм жоохон юм уцаартай гэх юм уу тий. Нэг юм жоохон ингэ юм түргэн ингэ нэг юм уур хурч гээд байдаг болцсон. Тэгээд тэрийг амар анзаарсан учраас за ер нь жоохон йога хий, бясалгал хий, жоохон өөрийгөө ингээд тайвшруулах тиймэрхүү юмнуудыг ингээд нэг гоё хийж сураад өглөө бас жоохон айл болох хэвчээ. Тэгээд яг 100% бол хийж алж чадахгүй байгаа. Гэхдээ аль болох ер нь хийх сууж идэв шүү. Тэгээд хийчингүүд ихтэй ялчгүй юу. Бас яг тэр 3-7 нот 3-аас 4 явж байхаа нэг ангийг заавал йогийн анги сонгодог болсон. Яа гэх юм бол ингээд ийм байнгын эмжинтэй хүчний юм хийгээд хахаар хүний ингээд бүх юм ингээд чангарчтай юм лээ. Тэнгүүт яг сайхан йог хийгээд суллаад ингээд ирэнгүүт угаасаа амар гоё үр дүнтэй болдог яг тэр утсан. За машина томруулах гэсэн бах юм. Чадаагүй те? Чадаагүй. Яа. За тэгтээ ялцчихгүй манайд машинд бол өөр хүн суухаар байхгүй. Яг нэг голдон суусан энэ хоёрын гол суусан нэг инээдтэй багтдیں۔ Тэ. Яг хэрэгцээ бол гарчаад байгаа. Ирэх жилийн зорилго нь дахиад орох нэ. За тэгээд найзууд гэсэн байгаа. Би нөгөө нэг ард нь бичдэг хэсэг дээрээ найзууд гэдэг хэсгийг тусдаа категори үүсгээд найзуудтай хүсэж байгаа зүйлээ ингэж бичиж гаргадаг болсон. За энэ дээр маань болохоор уугна манд дэвантайгаа уучрав гэсэн байна. Тэгээд баярлалаа уугна гэнэ. Чатсаа. За тэгээд бас яг нэг найзуудын маань амьдралын хувийн юмнуудыг бичсэн байгаа болохоор уншиж өгöd яг. Гэхдээ эндээс ингээ харахад 1 2 3 бараг л 4 бэлдсэн 4 5 бэлдсэн шүү дээ. Амар юм бэ. 6 юм бэлдсэн чинь 5 бэлдсэн. Найзуудаа та нарын бүх бэлдсэн чинь би битсэн болохоор бэлдсэн шүү. Бүрийн доор нь дахиад өргөжлүүлээ битсэн ш. Найзууд гэдэг нэг хэсэгт багтахгүй.
оллоо. Энэ бас яасан шнэ. Тийм тэгээд ерөнхийдөө бол карьерийнхаа хувьд нэлээд анхаарсан жил байсан гэж бол ер нь хэлнэ. Тэрэн дээр бас нэлээд их цаг хугацаа тэгээд өөрийнхөө одоо юу гэдгийг те одоо төлөвлөгөөнийхөө нэлээд чухал зүйлүүд чухал цагийг тэнд ингэж тавьж бас явсан. Тэр шалтгаараа бас нэлээд дэжгүй. Чи бас манай тавтай морил өрмөний хувьд сошиал твч менежер болсон юм шүү дээ. Үнэн нь бас яг хүүхдүүдэд харж өгч тусалдаг байсан бол энэ жилээс бол ингээ бүх одоо тийм нэг юм уу би бичих цаасны хүн амьдтай харьцах юу ах мах ажлуудыг бол золоор шилжүүлсэн. План дээ. Тавтай морил өрмөн ч гэсэн байгаа шүү дээ. Планди тавтай морил өрмөний хоёулын дээр нь татаж оролцуулсан. Тэгээд баяр манай менежер болгосон шүү. Талангаа нэмэл. Юу вэ? Том зүгсэн шүү дээ. Багтай дөө. Тагсчлалтай л гэдэг. Чод нэг цалин бонус бүх юм орж байгаа сте тий. Бодлолтой урамшуул. Тий, Thinking Big Like Монголын талаар. Тий бодлол. Уужин бай. Үсэн бодохгүй байж штэ яах. Манифест хийгээл уужин байж хат ер нь амьдрал болдог тий. Үнэ. Тэгээд стейж тусалж байгаад тусалж байгаа гэнэ. Хамтын юм да. Яа тий. Тэгтээ яг зүгээр тавтай морил өрмөчтөр пландыг инстер яг ихэнх зүйлийг чи өөрөө гардаж хийж байгаа шүү дээ. Гэтэ би бол яг тэрэн дээр миний оролцоо яг тэр илүү хүүхдээ харах тал руугаа л байдаг. Тэгээ тэрэн ч гэсэн ер нь айгүй зөв баг гэж боддог байхгүй. Тэгээ ус чи яг тэрийг ингээд тэр чин чиний яг юм бүтээлээ боддог байхгүй. Би бол илүү саппорт хийх үргээр орж байгаа шүү дээ. Яг энэ жилийн хувьд бол хүүхд харахаас гадна саппортуудыг бол яг хийгээд ер нь явж байгаа. Ер нь бол хоёулаа айгүй дайггүй гар нэлээд гоё ажилладаг шүү дээ. Тийм. Асуудалгүй. Яг нэг креатив юм хийх хэрэгтэй байдаг болохоор энэ бусад тийм креатив бос юмнуудаа ялчгүй ажил хуваарлах хэрэгтэй болсон тийм. Тэгээд энэ жил бас нэг одоо их талархууштай юм нь болохоор зэрэгтэй одоо ингээд ойлныхын тим дээр нэмэгдээд ялангуяа юмны контент тавтай морил өрмөн ингээл одоо манай тавтай морил өрмөн болон планди дээр одно хоёр байна тийм. Very thankful тийм. Үнэхээр бас юм бага бүрдүүлээд бага бас өргөжүүлээд тийм. Тэр хоёр манд бүх юмнуудыг ингээд айгуу гоё бас л олон захиалгуудыг айгуу смут ингээд зохицуулж маш гоё хийж чадж байгаа. Маш их баярлаа. Тийм. Тэгээд тавтай морил өрмөн дээр нөгөө гам бэлэг гэдэг охин маань маш гоё мэдрэмжтэй, маш мундаг охин байгаа. За одоо энэ эдитийг хийж байгаа бямба маань бас үнэхээр мундаг байгаа. Хүмүүст одоо үнэхээр заахад хэцүү юм бол нэр үнэхээр нөгөө мэдрэмжтэй тий. Тэгэхээр тийм хүмүүсийг би олж чадсандаа олон юм ямар ч хийж олон завсар өгөх шаардлагагүй байдаг та. Тэгээ айгуу гоё хөөрхөн ойлголцоод энгийн гоё яриаг өрнүүлж чаддаг та айгуух талархаж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс маань бас айгуух цагийг маань миний цагийг надад буцааж зориулах хэрэгтэй газар ингээд burn out болохгүй зориулахад маань айгуух гоё спорт болж чадж байгаа шүү. Тэгэхээр маш их баярлалаа. Бүгд маш баярлалаа тий. Тэгээ үнэхээр бас амар гоё яг өөрөөсөө хариуцсан зүйлүүдээ үнэхээр гоё хийж чаддаг тий. Тий. Мэдрэмжинч тэр хариуцлаганч тэр гүйцэтгэлэнч тэр тий. Бүгднийг ингээд айгуу гоё хийж чаддаг. Тэгээд бүгдэнд бас нарийн гэсэн маш их баярлалаа. Тэгээд тэгэхээр гоё бас баг бүртээд гоё явж байгаа тий. 2025 оны маань бас айгүй чухал хэсэг байсан шүү тий. За тэгээ ер нь 2025 он бас маш амжилттай болж. Тийм маш гоё талархууштай ийм гоё жил өнгөрч байна. Тэгээд би одоо оны сүүлийнхаа маш гоё ингээд жил болгоныхоо энд арднуу талархал бичих хэсэг байдаг шүү дээ. Тэрэн дээрээ гоё талархлаа бичээд дэвтэртээ талархаад басан бүх зүйлстэй гоё талархаад ингээд энэ дэвтрээ ингээд хадгална. Тэгээд 2026 планди 2026 оны аль өнгийг сонгосон боллаа. Чи намайг аль өнгийг сонгоно гэж бодож байна? Чи сонгоцсон байгаа юу, сонгоогүй байгаа юу? Хэлэхгүй. Сантони. Санторини. Яг манай ажуудын баар гэдэг юм. Санторини. За окей, let's see заяа. Матча. Bubblegum. Бүгдийн нэрнээс. Дараагийн дугаараар намайг ямар пландыг сонгохныг хараарай. Тэгээд ирэх жил манай гэр бүл болон би тий юу төлөвлөж байгааг бас хамтдаа гоё дүгнцгээе. Та нар маань бас энэ жилийнхаа рефлекшнийг энэ комментэнд оруултайгээрээ. Тэгээд өдрийнхаа захиалгын код юм уу утасны дугаараар аль эвтэхнэр нь зүүмээр явагдах тэр workshop-д орох зааврыг бол Instagram дээр оруулна. Тэгэхээр бүгдээрээ тэнд бас гоё бие биендээ урам өгч туршлагаа хуваалцгаая. Тэгээд дараагийн дугаар хүртэл төр баяр таа. Баяр таа.